нэвтрүүлгийн ивент гэгч Maxi Pro. Сайн байцгаана уу? TikTok нэвтрүүлгээ олж байгаадаа дахин баяртай байна. За тэгээ өнөөдөр жинхэнэ сенсац болсон за манай та бүхэн харж байгаа саруул бот ирсэн байна. За тэгээ манай комедиан суперстар Содомон ирсэн байна. Тэгээ Содомон шинэ өөрчлөлттэй байгаа. За энэ бол та бүхэн харж байгаа байхгүй айлик одоо тэгээ тий. Загвар өмсч байна. Одоо жоохон харахад тэгэлч бүр алах гэдэг байгаа шүү. Харт. Хийх байна. Хамраа өндөрлүүлэл бакраа хэлгээд. Рефреш. Шийдвэрдээ жоохон имплант болгоод. Болгоол тий. Чих мэхээ жоохон боо болгоол. Боо чихтэй сүртэй юм шүү. Яасаа хад үү сүртэй. Тэгээд манай хэмч бас өндөр хэмч зөвхөн айлах юм шүү. Гадаад очил түүх юм шүү. Дээр үч нөгөө игдэг гэсэн нөгөө готлын нөгөө шар зав шүү дээ. Тэрийг ингэж нүүрэндээ нааж байгаа нэг 2 сайн гот сорвшиг болгож. Тэгээд харгас дээр болоод нааж байгаа. За тэгээ сайхан зүмөрөө зоог барья. Тэгээ өнөөдөр манай TikTok нэвтрүүлэг Алтан гац ресторанаас бол явж байна. За Алтан гацын одоо шинэ үйлчлэгэнд орсон одоо ангийн отог гэдэг өрөө байгаа. Тэгээ та бүхэн бас ангийн ховрын бас махнуудыг энэчнээс гоё захиалж идэх бас бүрэн боломжтой гэж байна. За гэхдээ өнөөдөр бид нар энэ сарлагын стейк байна. Сарлаг юм уу? Сарлаг юм бүр. Сисаттай. Азартаа хийчих. Азарт хоёулаа ер нь өгөл аваад байгаа шүү. Баава махаар өсөртэй явах. За тий энэ бол манай бол өвөгийн өлөн шээс маань. Тий. Нэлээ өтөн орж ирж байна гэдэг. Тий асуулт. Өвөө маань бас өөрөө эмчилж байгаа сүлийн харамчлаа. За тэгээ бас өнөөдрийн одоо манай комедиан за манай бас хамгийн сенсацтай бодибилдер гэдгээр бас нэгт ордог манай саруул бот байна. За тэгээ та бүхэн мэдчих өглөө унтчих чинь загнаж сэрээдэг одоо нэг хэсэг лайв явж исэн. За тэгээ их олон хүмүүсийг тэр айхтар уураараа бас амьдралд нь бас эрүүл мэндэд нь учруулж өгсөн. За тэгээ одоо манай содог та бүхэн бүтээлийн ингээ хажууд нь суулгаж байгаа ярих гэж байна. Чи бүтээл биш үү? Таны уран бүтээл үү? Энэ хүн бол тэр чигээрээ? Тийм бас өөрийнх нь үг. 20 дэд хассан гэнэ бүр чачлаач сая. 24 бас баг. Одоогийн байдлаа шүү. Энэ бас болоог цацагдах үед бас дахиад хэд байсныг ч бид нар тааж мэддэг. Тийм байдлаа. Тэгээд энэ одоо мастер хүнийг тим их жинг одоо хасахад бас нэлээд зовлонтой юу гайгүй. Үгүй одоо стресс одоо өөрөөсөө гарах энерги бол мали их байх уу? Ер нь хилэм тоолж бид нар чинь ойлголцсон шүү дээ. Яг зөвхөн нэг адуунаас өөр нь бол монгол хэлээр ярьж байгаа ойлгогдсон төвчн арай дээр л байгаа л да тий. Гайгүй. Тий. Түүнээс бол амтан арадн шиг байсан бол яг л адилхан зангаар нүцгэж шаарахгүй. Тааруулаа тий. Тий. Амар хөөхтэйс. Одоо бол амар гоё болсон. Бүр ингээ харахаар уран мороо тий. Бүр ингээ содогийн өөрчлөлт баг Монголын өөрчлөлт юм ааш тий. Содогийн өөрчлөлт гарсны дараа авилгал байхгүй болох юм ааш. Гэхдээ одоо нэг өөрийн гэсэн нэг уран бүтээл одоо дархан бол нэг гоё чамин хөөргөөрөө. Одоо тогоочин бол гоё тэр нэг хоосон таваг ирж байгаагаар одоо та бол тэгэхээр одоо энэ хүний өөх байхгүй болоход баярлж байгаа юм. Ирч хүчин гэж мэддэг. Энэ нэг ингээд өөрөө өвтөө итгэлтэй болж байгаа тэр царай өөрөө бүр өдөр болгоно ингэж хичээж тий. Бүр тийм яг нэг иршүү тэр нэг баатар зам гарч ирж байгаа нь намайг бүр илүү кайф. Аваа зам маань байхгүй л. Нэг шалчиг зам байхгүй л тий. Анх бол амар шалчигсан юм орж ирсэн үү? Үй яа. Тэгээ өөрөө ярина шүү. Одоо бол их гоё болж байгаа. Хөөргөлөч яа. Яа шоол үндэт. Тийш багш амар гоё над руу бүр нэг юм ингэсэн сууж идэв шнэ. Хайрын харцаар шилжсэн. Тэгснэ ингээ харсан чинь миний бахархал маав юм шиг ойлсон сууж идэв. Тийш тий баг энэ хүний өөрчлөлт асар олон хүнд өөрчлөлт авчирч байгаа. Яг содоо өөрчлөж чадж байгаа юм чи би ч гэсэн чадна тий. Одоо нөгөө биеийн харьцуулалт байна шүү дээ тий. Тэгээ энэ содоогоор дамжуулаад зүгээр эрүүл зөв хооллно гэж энийг хэлнэ, амьдралын зөв хэм маяг гэж энийг хэлнэ. Яг энэ бүгдийг нийлүүлж байгаа бид нар яаж хавдраараа дэлхийд тэргүүлэхэ байх юм болох юм а гэдгийг л харуулж байгаа санааш тэр нь бол. Тэгэхээр зүгээр миний зэвсэг байгаа байхгүй тий. Бараг сэлэм юм аа. Багаж байна шүү дээ. Тий. Одоо тариачин хүнд бол жото байлаа. Жото тий. Багш идэх амар чухал юм байлээ би тэгж андаас. Яг өөрөөрөө бол чи яг одоо ингээд хийж үзээгүй юм болохоор ингээд тэр зам маань нэг хэсэг дээр ингээд гацчихж байгаа байхгүй ингээд дууссан тий миний тэр одоо яг хайчих хэвээр юм болоо гэх үед нь тий багш гарч ирдэг байхгүй энэ зүг рүү явна гэдэг ч юм уу би аль намайг дагаа яваа гэдэг ч юм уу тий тэр одоо тэгээд анх яг ингээд уулзаад одоо энэ өөрчлөлтийг хийхэд яг хин хэлд нөлөөлсөн байна
Ер нь бол багшаас олон жил цухтаасан би. Чамаа барьж авах гэсэн тий. Үгүй барьж авах гэж би ер нь ингээ баригдах гээд байгаа юм шиг. За. Үгүй ер нь яа. Бадуулах гээд байгаа юм шиг. Ковидын үеийн хүн чинь нөгөө нэг наадах чинь бас окей гэж ороод ирж байгаа байхгүй. Тэгэл тэр үед нь ёо ямар амар яг нөгөө нэг өөрийгөө энэ хүн яг надад л зориулж хэлээд байна гэдэг нэг тийм юм. Тэгээд нэг жоохон имээгээд тэгээд нэг юм яг үнэн үг болохоор ингээ жоохон хатуу туссан гэх юм уу. Утасны цаанаас тэгэл ковидын үеэр яг идэлтжсэн үе тэгэл яг босоод нэг жоохон ютубер кардио маркет тэр үед хийж эхэлсэн. Тэр үед бол яг 140 кг байсан. Поо тийм. Тэр нэг жоохон явж байгаа 120 кг болоод. За. Тэгээ 120-оос гавьяаны амралт гэж идээд буцаж 128 болоод ковид хаашаа тий. Тэгээ 128-тай сая 3 сарын 4-ний өдөр багш дээр шав ороод тэгээд өнөөдөр чинь 6 сарын 10 хэдий 11 12. Тэгээд энэ өнөөдрийн 15 хад бэлтгэлэхээр юм жаа юм болч тийм. Тэгээд өнөөдрийн байдлаар гэх юм бол одоо 104 кг чи 24 кг гэсэн байхгүй. Яг ингэ сайн хооллоо чанартай бэлтгэл хийгээд жингээ асахаар ахиж нэмдэг байхгүй. Тэр нэг энэ хүний хандлагыг өөрчилж байгаа болохоос түүнээс ингэ нэг хоол энэ биш байгаа байхгүй. Яг нөгөө зүрх сэтгэл хоёрт нь за чи эн чинь яг чиний хоол мөн эн чинь чиний дасгал мөн энийг идчихээ чи энд хүрнэ гэдгийг сайн ойлгох юм чухал юм шиг. Одоо тэгэхээр би бас нэг тийм одоо юу гэдэг фитнес ер нь бараг явж үзээгүй. Яг маань найз нэг фитнес нэгэл тоглоом хийдэж штэ эрэнгуут. Болж дахиад шаа. 8 гэд хүнд хэлгээл нөгөө нь маргааш нүл булраа болоод нөгөө нэг айгаал те. Бурхан минь ч амар юм байна. Тэгэхээр одоо ингээс одоогийн одоо юу гэдэг фитнес хийж байгаа процесс нь бол одоо зөвхөн жин хасах зорилттой тиймэрхүү одоо дасгалууд тусдаа бас байна үстэй бодвол нөгөө юу гэдэг вэ нөгөө кардио фитнес мэдстэй нөгөө жижиг шажигын хөдөлгөөнүүд хийдэг ч юм уу шууд нөгөө мунаг болгох нөгөө масс нэмэх биш. Тэгэхээр одоогийн хийж байгаа тэр бэлтгэлүүд нь ер нь масс нэмэхтэй бол ямар ч юм байхгүй. Хамаатай. Ерөнхийдөө масс гэдэг нь болохоор одоо нэг манайх чинь нэг юм бүдүүн залууч тийм байна. Болчин нөгөө хөөч нэмж удаа. Тийм нэг. За та хоёр ярьж л сайхан масстаасаа зэ. Одоо нэлээ юм тарган хүмүүсийн мастай гой залуу байна да гэж нэг хэсэг ярьдаг шүү дээ. Тэгэл нэг пивэнд юм уу гэж өндөр хийгээл тийм. Удаанд майнууд сайн үз гэж хэлдэг тийм. Тэгээ тэр масс гэдэг нь болохоор яг тэр өөхөн таргалтыг масс гэдэг юм байна л да. Жишгэн ч хамаагүй энэ булчин. Яг хүний цэвэр булчин болохоор яг цэвэр масс юм байна. Тэгээ хүний биед чинь булчин өөх хоёр ингэ тэнцэж оршдог. Тэ нэг аргалгаар шиг тэгээд ер нь булчин бол өөхнөөсөө илүү байх хэвээр тэгжиж өөхөө дарамтлж одоо тий энерги шатааж яж байдаг. Тэгэхээр нөө нэг анханаас нь содоог ихэнд нь өөхийг насж байгаа дараад нь булчингийн дарга гэж юм байна. Эхнээс нь булчингийн амьдруулад энэ дотор энэ гарны булчин байсан биз дээ. Энэ цээж байсан биз дээ. Яг тэр за одоо яг сезон дээр байгаа өөхөш барьж шатааж идэх тий. Аал натаа одоо яг аалц гэдэг. Яг ингээ бүгдийг яг нэг адууч уяач шиг дотор өөх юм байгаа. Ингэж л таарч гаргаж иж байгаа байхгүй. Тэгэхээр нэг одоо нэг бүр одоо жин хасгах тийм амар кардио хэрэггүй л тийм. Бүр ингэ нэг амар тийм үү. Тий зүгээр яг тогтмол зөв хооллох, тогтмол зөв дасгал. Хөдөлгөөн. Би ч нөгөө жинк нөгөө уяа маяг ингээд юм жижиг шажиг усаж арайгаад би ч гихээ болов гэж бодоод байгаа. Тий. Нөгөө одоо нөгөө дугуй унаад нэг юм Америкийн нэг юм ютубер бичлүүлээд штэ. Урд нэг аим бак нэг юм ч жинк адуу шиг болчин шиг нэг авгаа. Ингэж юм гээл штэ байнга хөдлөөл. Тэр бол бас өөр чи арай өөр спорт юм шүү. Кроссфит гэдэг тийм их юм байна. Тэр бүрээс хүний төр тамлж хайд юм шүү. Нонстop бүтэн цаг тэгэл орилчт юм шүү бүжиглээл. Үгүй тэнгис тамдлах биш чи энэ юм бэлээ. Би бас анх ингээд ингээд нэг би давшгүй. Тэ би одоо жоох ярьчих. Дааж давшгүй том даваа гэж боддог байсан байхгүй. Төсөөлж шүү. Тийм. Би бол хизээч чадахгүй гэж боддог байсан. Яагаад гэвэл би 10 жил тогтой биеийн тамирын багштай би өвчтэй гэж худлаа ханиалгаж чөлөө авдаг байсан. Яагаад гэвэл ингээд гүүн гэдэг миний амьдрал дасгал хийнэ гэдэг тэр бол зүгээр л ял юм шиг санагдсан байхгүй. Тавлал юм шиг үү? Тийм. Тэгээ одоо яг хийгээд эхлэнгүүд миний тэр айдсны зүгээр 4-ний 1 л байгаа байхгүй. Үнэндээ ийм юмыг яагаад би амар гэж бодоодсэн юм болоо. Одоо багш жишээлбэл бас нөгөө нэг юу байхгүй юу? Айгу гоё ойлгуулсан энэ юмыг. Чи энэ гоё юмыг идэхгүй, чи энэ муухай юмыг идээд гүрий биш гэж хэлээг байхгүй. Чиний гоё гэдээсэн энэ юм чинь яг үнэндээ ийм nooш байхгүй. Чиний энэ муухай гэдэг энэ юм чинь ялангуяа бүр хамгийн ийм юм байхгүй. Чи энийг хайрлаж ид бүр юм байглаас өгсөн хишиг гэж ид тий. Энэ өгөрцөө одоо жишээлбэл энэ 1000 жилийн өмнө яг энэ хэлбэртэйгээ байсан, яг энэ амттайгаа байсан. Чи зүгээр л энэ байгалыг ингээд идэх тий. Илүү дотоо ийм 10 төрлийн амт хойлсон ийм бүргэр биш тий.
Энэ аймаас зүрх рүү орсон байхгүй. Тэгэл нөгөө нэг авиасаа идэх, өндгөө идэх ингээл бүр юм кайфтай. Амтлах чадвар 8-аас ажилладаг шүү. Хань тийм үү? Тэгээд дасгал хийгээд эхлэнгүүд бас нөгөө нэг энэ болчингоч амар ухаантай байна. За. Тэгээ нөгөө би нөгөө хөгжим тоглолдог болохоор бас ойлгосон байхгүй энийг. Нэг юу болоод байгаагаа. Хөгжмийг жишээлбэл яг нөгөө нэг бодож тоглолдог байгаа байхгүй. Зүгээр л мянган удаа тэр дог тоглолцсон учраас болчингийн санамжийн эсүүд нь ажиллаад тэр хуруу байх ёстой байрнууд дээр ингээд өөрөө тэгшэрээ хурдуулдлаа. Ингээд өөрсдөө байраараа олж байгаа. Энэ ч гэсэн ижилхэн байгаа байхгүй. Ингээд 20 кг юм ингээд дийлж чаддаггүй байсан юм чинь нэг сарын дараа нөгөө болчны намайг ингээд нэг ийм хоногийн хугацаатай ачаалуулаад байгаа шүү гэдгийг өөрөө мэдсэн. Одоо энэ хөл яг шаардлагатай үед нь өөрийгөө амраагаад бэлэн байж идэг болсон байж байгаа байхгүй. Тэгээд өргөх тэр үед амар хөнгөн болсон тий. Easy болт. Easy болсон. Тэгээд тэндээсээ урам авах ч юм байна лөө. Ийм юмн дээр ухаан алдаж унжсэн шүү дээ гэсэн чи одоо бол юу вэ гэл. За би тэгвэл одоо шаваараа да. Урам автлаа. Яг хоолойгоо бол өөрийгөө гусчаад байгаа байхгүй. Дааш тэр нэг одоо үргэлжлүүлээд ингэх нь хэцүү байгаа байхгүй. За одоо нэг 2 сар гүрэлцэж одоо гусыгээл тэгээд ерөөсө 2 сар гүрэлсэн юм чи 2 хоног дотор буцаад нэг хожийн үедээ баг орчихдог байхгүй. Тэр нь хамгийн амар. Ер нь манайхан хоолыг яг имшгэл хэрэглэх хэрэгтэй тийм. Тэгвэл одоо бид нар яг нэг хор шиг тийм. Ханд Хор шиг хэлээд. ялангуяа энэ одоо энэ нөгөө амар нөгөө дотоодын үйлдвэрийн энэ нэг чихэртэй ундаануудыг хийж байсан хүүхдүүдтэй яа угчаас шүү дээ. Угчиж шүү дээ ерөөсөө. Энэ сканд ингээд ус хийж ягаад бүлээ ус хийж байгаа дээрээс нь ингээд 3-4 яг юм халбаар сахар ирээд цагаан сахар. Тэг ингээд эргүүлэхээр сахар нь ингээд доороо тунаад нэг зунгаг болдог шүү дээ. Ингэж ингэл те. Зунгаг болдог шүү дээ доор нь. Тий. Ингээд барин шиг нэг юм өтгөн болол. Тэм гол нөгөө сахарын хүний биед ороод үйлчлэх тэр байгаа байхгүй. Тим их сахарыг ингээд уучин гол хүндийн төв нөгөө одоо хөл рүүгээ. Доош. Нөгөө зунгах нь ингээд доош ингээд явж гэлтэй. Тэгээ нөгөө сахарын өвчтөн хүмүүс чинь нөгөө ихтцэн нөгөө өвчин нөгөө хитрхийг сахарт болсон хүмүүс чинь Яг хөлийн хурууноос хөл мөлөө тайруулдаг гэдэг нь өвчтдөг гэдэг шалтгаан нь болохоор яг тэр зунгах нь доош очоод тэр сайхан судсан бүцэн бөглөөл ингээд нэг 70% бөгөлдгөн жижигхэн хэсгээр цус гүйсээр байгаа сүүлрүүгээ сусан ангуунж байхгүй болоод тэгэл. Тийм. Ер нь тэгшиж хараар болох гэж ойлгож байна. Тэгмээ нойр булчирхаагаа манайхан ч нөгөө шүн бос хоол идэг. Монгол хүн цөв идэхгүй яаж амьдрдیں۔ Ингээл тийм. Ер нь цөвөнгийн араас гэж байгаа л ярьдээ шүү. Тэгэд нойр булчирхаа дотор байгаа нөгөө нэг ларингежийн харал гэдэг нэг аим гоё харал байт юм байна шүү дээ. Тэрэн дээр байгаа эсүүдээ устгаа хийдэг. Ялгардаг тэр эсүүдийн юу гэдэг тийм. Ажлын хийлгэх байлгачдаг. Энэ нь болохоор дандаа л нэг буруу хоолсон юм. Эсвэл нэг буруу амьдралыг хийгээсаа л гэсэн. тийм л те. Тэгээ ер нь гэхдээ цөөн заах. Цөөн бол цөөн. Одоо дээр үед ингээд тэр нөгөө манусын яриад байгаа одоо нөгөө тийм ч өвчин байдгүй байлаа, тийм ч байдгүй байлаа гэж байгаа шүү дээ. Тэр үед энэ хүнс чи өөрөө ингэж нөгөө хиймлэр айгүй хэмжээгээр олон төрлөөрөө гардггүй байсан баах. Байхгүй шүү дээ. Мах. Нөгөө одоо юу гэдгийг Мах цагаатай. тий орчин үед болохоор яадаг вэ гэхээр энэ гурил мөрөл талах малхыг чи нөгөө хурдан хөгжрүүлэхгүй, амтын алга болгохгүй. Мангар ол юм хийдэг болчтой байхгүй. Тэгээд одоо юу гэдэг хиймэл одоо химийн аргаар гаргасан одоо сүү мүү тий. Одоо нэг хоёр төр дэлгүүр төрөний хоёр сүү байдаг шүү дээ. Нэг нь хөргүүр төр байж, нөгөө төр лангуун төр байж гэдэг тий. Тийм хиймэл нөгөө байгалаас гарсан ч гэсэн одоо юу гэдэг сүү гэдэг нэрээр эрдэнэ шишний ямарваа нэгэн завдал мадуулыг ашлаад ийм сүү хийцэн тий. Тиймэрхүү юмуд амар их болоод тэрийг дагаад өвчин амар их болцсон. Уух ундаанууд нүртэл дандаа химийн ундаанд болцсон. Дээрүүд одоо юу гэдэг ээж нь нэрс түгээл барин болгоод ундаа омроонгууд нөгөө барина усан дээр хийж ингэж утгаад удагс компот гэж удагс шүү дээ. Алим аваад бараг алимны хальсаа чанаал тэгэл иддүүс. Одоо ч нөгөө бэлэн нөгөө нэг амар хямдхан тийм орчиг ундаанууд ороод ирсэн. Хор тий. Тий, юу ч тэр чигээр хор. Би бол зөндөө хэлдэг байхгүй. За одоо манай дотоодын ундааны чихэртэй ундаанууд бол газтай, газгүй чихэртэй ундаанууд бүгд хор гэж. Тэгсэн мөртөө яг хүүхдийн зураг мөртөө хүүхдийн зориултаа. Бүгдийг хүүхдээ авч өгдөг тий. Тэгэхээр энийг ингэж анзаарсан байхгүй. Манайхан бас нэг юм бид нар одоо л энийг мэддэг болж байгаа юм байлээ баг. Ер нь бол тийм. Бид нар одоо л энэ талаар ингэж ярилцаж эхэлж байгаа. Бид нар одоо л идэх юмаа ингэж нөгөө нэг юм ингэж хардаг, үздэг болчиход байгаа юм байна гэж бодоод. Энэ яасан бэ гэхээр одоо манай ээжийг надад хэлдэг байхгүй юу? Ингээд аав ээж хоёр нь одоо жишээлбэл юу те? Одоо ингээд хүүхдээ хүмүүжүүлэх ингээл янз бүрийн аргаар аав ээж нь хүүхдүүдийг хүмүүжүүлээ те. Аав ингээл рок хөгжим сонсох нь ээж хажуунаас амьдрал зөвлөн те ингээл төрөл бүрийн аргаар чамааг ингээд эцэст нь ингээд хүүгээ ингээд ихнэр хүүхдтэй ингээд одоо санаа зовхгүй амьдралаа авах явууч хүүхэд болголоо. Гэхдээ ээж нэг л имийг өгч чадсангүй.
Тэр нь энэ зөв хооллолт дасгал хөдөлгөөн гэдэг юмыг ээж нь багаас нь зааж өгөөгөөд уучлаарай гэд ингээд хэлжсэн байхгүй юу? Тэгээд ээж өөрөө хэлсэн. Ээж нь өөрөө ч энийг талаар мэдээгүй. Тэ би хүүхдтэй аль алах амттай амийг нь өгчий, аль болох гиз цатгалан явуулчих л гэж боддог байсан болохоос аль нь муу, энэ давслаг, энэ сахарлаг, энэ ургийн генийн өөрчлөлттэй, энэ өөрчлөлтгүй тийм өглөө юу гэдэгстэй өдөр орой юу ээж нь өөрөө ч мдээгүй аав ээж нь мдээгүй учраас ийм ингэсэн. Тэгээ би одоо тэрнийг одоо амьдралын шаардлагаар өөрөө олж авч байгаа бох тийм. Тэгээд энийг ч гэсэндээ яг манай ээжтэй адилхан айгүй олон хүмүүс энийг үзэж байгаа чил хүмүүсийн үйл бас зарим нь мэдгүй явж иж бас магадгүй. Тий. Тэгэхээр танаа хүүхдүүд ч одоо та хүүхдүүдтэй сахартай одоо ингээд энэний ард ингээд юм уншингууд ингээд байж байгаа шүү дээ. Ингээд сахарлаг юм хүүхдтэй ойрхон ер нь байн өгдөг болвол энэ бол хайр биш байхгүй тийм. Алж байгаатай адилхан. Тийм энэ бол алж байгаатай ижлэх. Тэгэхээр аль болох тэр сахар хэрэглээ багтаа энийг нь тархинд нь ойлгуулад өсгөх юм болвол гэтээ яг сахарыг чинь жимс өөр юмнаас авч болж байгаа хөх тэр энерги юм. Тийм шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхд чинь 130 хэдэн хэлт ярьж байгаа шнаа тэр. Тэр ингээд хүл гарна хөөцөн хэл ам байхгүй болсон оюун санааны хувьд амар асуудалтай. Хүүхдийг ингэж харуулна гэдэг бол ерөөсөө гэмт хэрэг юм байна. Дүү тэг аав ээж нь өөрөө хоолой мэдгүй хүүхдэд тийм. За одоо гэгэл юм байна. Биш. Яриад юм уу? Одоо бидэнд гарц байгаа юу? Гарц байна. Ямар гарц байна вэ? За чи идэт гэх. За нэр битэр бэлтгэлээсээ. Тэр хоол амар амттай. Хой. Салат идэлээ. Нэг prime meat үү? Тэрний стейк гэсэн. Тэгээд энэ алхан гацын бас тогтчлт нас ихгүй тий. Тийм хой. Одоо 30 хүрээд аа тий. Нас яваад аа тий. Монгол ах уу, Монгол соёл одоо энэ үг дээдсийн түүх энэ бүхнийг амар сонирхож хүндлэл үзүүлж одоо тэрнийг амар мэдрээд байна шүү дээ. Ийшээ бас орчихсон чинь гоё л санагдлаа. Эсвэл цагаан төв мүү. Амар болчих. Сатаны өрөөгд байна. Баахан юу те. Баахан үхсэн амтны ертэй. Зүгээр хүнээр бодоход л амар байгаа шүү. Арсын суглаад үлгөө тавьчихсан энэ. Чимэг ээждэг энэ тий. Дэ савдатыг гүйж бах арсын суглаад тавьчих юм шүү. Төвлөгээд. Мангар бакбак тий. Нэлээ хөвөө орох бах та тий. Саруул одоо тэгээд ер нь хүүхэд байгаасаа шууд бодигоор сонирхож өссөн үү? Сүүлд үү? Үгүй шүү. Би бүр 23 настай та. Сүүлд юм тий. Тэгээ 53 хэлтэй байхтай гэсэн. Тийм. За ер нь тэгэл боди спорт тий. Боди билдер гэдэг үстэй. Амьдралын шаардлага бас. Тийм. Өндөр биш. Тэгээ туранхай болохоор ер нь жоохон тийм нэг өөртөө ихтэй биш юм байна. Яагаад ч өндрөл болт гэж ярьдаа шүү дээ. Хүмүүс шүү дээ хүүхнүүд тийм үү гэсэн шүү дээ. Тэгээд тэрэндээ нэг өөртөө нэг бүр ямар ч ихтгэлэг болчтой юм бэл. Манай ангийнх 8 гоо шив өгтөдтэйгээ ингээл амралтанд явж хахад ганцаараа за би үлдчих чүрт гарч гэдэг юм тий. Энэ сайндаа биш юм ихтгэлгүй багтсан. Өнөө өдөөс харж юм ярьдаггүй. Айсгал ингээд намайг ингээ юу гэж бод тэгээд амар. Тэгээ нөгөө фитнес спорт нь болохоор зөв хооллоод зөв амьдралын хэм маягаар яваад зөв ингээ бэлтгэлээ хийгээд ингээд тэр өөртөө итгэл хүнтэй ярих яриа. Тэгээ ертөнцийг үзүүлээд нэг бүр шал хүрдэг. Хүний биед уур нь өгтөөд ирэхээр яагаад ч мэтгэлтэй болоод эхэлдэг юм шүү дээ. Нөгөө нэг уур булчин кальц 3 нэг цэгт овшдаг. Тэгвэл аль нэгэнд голдоод эхлэхээр уур нь одоо дутагтаа тэр кальц онгаадаг. Кальц дутагддаг юм бол ингээ ясны асуудал тийм олон юм байдаг шүү дээ. Яг энэ шиг хоолны асуудал бас амар байсан байгаа байхгүй. Яг бизнесээр хичээлээ хоолоо зөв үедээ эхлэхээр айгүй өөр болоод эхэлчихэж байгаа. Тэгээ жоох нэг эрд аавар ингээл тий ялгараал тестостерон ялгараал тий арай өөр болоод эхэлчихэж байгаа байхгүй нэг. Арай тий ертөнцийг харах. Тэгин бодлоо бид нар хоолоо нөө одоо хинхэн ийм нэг ирчүүд мөртлөө даргаа муулаад болонд тамхитал зогсоод штэ. Тэрээс тагсан чи би ингээд байхаа тий. Энэ нь болохоор юутай хамаатай гэхээр ерөөсөө бид нар биенийхээ уургийг нөхөж авч чаддгүй болохоор бие нь ямар нэгэн хилэмжээр эзнээсээ нэг юм нэхэд байгаа.
Маачаал нэг юм сэтгэл санааг нь амраах юм хэрэгтэй. Нэг юм дотоо санагдаад. Тэгэн гол одоо даргаа муулт юм уу одоо яадгийг ямар нэгэн юм муулж сэтгэл Тэгээ хэрэлддэг хэрэлддэг юм хайжганахтай. Хэрүүлэн бүр ижи аав руу нь явж орох ч юм уу те. Дээрээс нь ариг тасмаас суугаал буруу хооллол тий нүүснэг тэтгэхээр строгийн даавар нэгчдэг. Строгийн даавар нь болохоор бүр им хэлбэрлээ явуулаад эхэлдэг. Нөө энд нэг юм нэг муухай юм нэг мөөм ингээ урагчдаг шүү дээ эмхтэй. Тэр давсагны мах бас тий давсагны урагшаа мах нь ургаал нөгөө бэлгэрт нь ингээл цэг болол эхэлдэг шүү дээ. Тэгэл хоёр хөлн нарийсаал мөрн унжаал толгоон томрол. Гэтэл манайх нэг ганда бордгоо тий нэг өргөн гинж түгээл алтна. Тэгээ нэг юм Тэгээ нөө бодолтныхаа захыг босгоол. Ийм бодолт дандаа босцсон. тий тэгэл зэрхээрэл нэг баавартай харагдах гал байдсан шүү дээ. Тэр нь одоо бол баавартай биш. Тэр ч одоо Монгол убаа стайл юм шүү. Монгол убаа стайл. Яг саам аавд орохоор яг тэр харагддаг шүү дээ. Яг ахнэр ингээ амар том гэжтэй ингээ баахан шивээс мэс 1967 баян тоороо мороо гэсэн шивээс мэс тий. Сачаа чи наач бостой юм уу? Гэж үү тий. Тэг бүр яг нэг ийм байлаас одоо гарах хэрэгтэй болж байгаа шүү. Ахнарын үе болгон юм тарган хүн буянтай байсан гэж боддог байсан. Тэгээ одоо яг энэ ахнарын насн дээр болохоор ихэнх нь харваад өгөхөд дуусаад байгаа. Харууд юм одоо ямар нэг юм. Тий. Тэгэхээр нөө одоо бид нар яачгүй дүүнертэй амар зөв үлгэр дөөрөлж эрүүл зөв амьдралын хэм маяг гарал амьдруулахгүй бол бас болохгүй байгаа санагдаад. Тэгээ залууч навчаад бац тий одоо. Нэг үеэ бол гоё болцсон. Амар өөр болчихсон. Манай хүүхд үе юм болсон. Залуучууд эд жууж мууж байгаа байж байгаа байдал мэл шаар бол. Манай сүйд ч бас наац байсан шүү дээ. Сүүлчийн самураа гэдэг чинь манай хот. Сүүлчийн сам. Одоо хамгийн сүүлд. Но таран хүнийг бид нүн хүн доромжлох гэж шүүмжлээд байгаа юм шиг. Тэгтээ тэргүүл гэсэн дотор нь асуудал байгаа юм мэдчихлээ шүү дээ. Одоо ингэ задлаад зүйл амар юм байгаа шүү. Үгүй яах вэ? Тэгэхээр нөө доромжлох гэж байгаа шүүмжлээд байгаа юм биш. Яг нөө үнэнгийн хэлэх байдал хүмүүс доромжлох шиг сонсогдоод байгаа. Өдөрт чинь хүн чинь өөрийгөө өмөрх нөгөө хаалтууд нь ажиллаж эхэлж байгаа. Тий. Би хэн билээ нэг залууныг нэг баахан хүн залуучууд сурах лекц уншаалах шивсэн. Тэрэн дээр бас гоё үнэн хэлж байгаа. Өчи фак өөрийнхөө бие харал та. Тэ? Чи биендээ арчаа тавьж чадахгүй чи өөртөө яаж арчаа тавих вэ? Чи ажилдаа яаж хандах юм? Чи өөрийнхөө бие засал та. Гиз үзээ нь унжицсан тий? Чи өөрөө арчааг болол чи өөрөө хоолоож өөртөө юу гэдэг юм зохицуулж чадахгүй шүү дээ. Тэг чи яаж ажиллах вэ? Ажлаа яаж зохицуулах вэ? Тэг чи бие зохицуулч. Хүн шиг сайхан гизгүй болчих юм тий? Өөдөө эзэн бол. Юу хэлж байгаа тийм энэ залуу юу болж байна гэж үзэх. Өөдөө эзэн бол гэрэн. Тий, өөрийнхөө засаад зүгтээ даан чи энэ ажлыг зас. Чи өөрийнхөө биеийг ялцчихгүй миний ажлыг яаж хийх чам. Тийм дээца гэрээс төрөөд чинь зүгээр ч хэлээгүй тийм. Одоо харин яг надад тийг санагдаад яг үүндээ арчаагүй л явсан байхгүй би. Харин тийм. Айцны дөрөвний нэг л хийж байгаа сте. Ийм хин ч юм хийчихгүй худлаа бэргээл тэнд ийм амхан байсан юм шиг том юм яриад суужсан байхгүй. Амар зөндөө мэндэ нэг тийм тийм. Тэгдэг байсан чи яг үндэ арчаагүй л баа байсан байгаа байхгүй. Гэтэ айгу урам орд юм билээ. Би нэг 10 хайсан ч амар өдөж авч. Би нэг тийм яг нөгөө би хаагаараа бол нэг тийм амар тарган биш ч гэсэн гидсээ авах. Тэрс тэр 10 хаанаас хасагдсан бэ гэсэн ч одоо гидсэнтрээс л хасагдсан. Дотроос бүү. Тий. Тэгэнгүүт нэг 10 уутаа төмсгээд бас моногийн бай төмстэй. 10 төмс аваа ихэд бас овоо юм ирнэ. Тэр дөрөв өөх зүг байгаад дахиад цаана байгаад бас алхан гэ боддоо ёо. Минийх 140 гээд би ингээд 20 кг-ын 20 кг-ын будаа ороод ингээд 20 төвс 20 манж өгчих гээ тий барай гараад. Тэгээ 24 7 тий өглөө боссон ч ажилдаа явсан ч тий эхнэрийнхээ дээр гарсан ч ингээд нөгөө 20 20 барьцсан л байжсэн боо. Аавар тий. Тэгвэл одоо хөнгөрөөд гоё яваа. Яа гэсэн чи ийм бэ. Би нөгөө шатан дээр ингээд алхангууд миний өвдөг дуурайд идэгсэн баг. Жохон дуурайд идэг. Тэгээд гэсэн чи одоо болохоор дуурхай байсан. Яа гэсэн чи нэгт хөнгөрж байгаа хоёрт би нөгөө нэг өвдгөн дээр өвдгөөрөө биш одоо яг хөлний булчингуудаар тэрнийг өргөж эхэлж байгаа гэсэн баг. Биеийг. Тэгээд өвдгөн дээр айгүй баг ачаал ирээд тэгээд дуурхай болсон гэсэн үг. Тэг чи ч удахгүй тэгвэл лүүнзээ болох юм байна да. Чи ийцэн. Содоо лүүнзээ гэдэг очтой болох шээ. Лүүнзээ содоо. Харин би тэгсэн чинь багшаа инстаграмынхаа нэрийг хизээ содоо фит болох уу гэсэн чинь багш нэг 2 сараас хоёрлаа. Хуснаа гэж байна. Юу ч он гаргаад 25 оны 1 сар 2 сараас болно шүүлгчлээ. Өдрөөд нь өөрсөлтний авж байгаа нэг мэдж байгаа болохоор юм баавтаа зам гарч ирээд байгаа. Аа тийм тий. Багш одоо юу гэх юм бэ? Тэгээд яг анхны орж ирсэн садаа ийм нэг тийм бүр ингээд
Тийм. Энийг юм одоо яаж хүн төрөлхтний ертөнцид хүнийг биеийг ингэж их доромжилж чадсан юм болоо тий. Дотроо бодож байсан Доо юм аа гэж. энэ яаж буруу хөгжүүлж болно. Гэхдээ арайч ингэж буруу хөгжүүлж болох гэдэг тий. Гэсэн үнэн гамгүй шээ. Тэгээ одоо ингээ харахаар нөгөө хүн маань бүр шаал төрөл арилжсан тий. Тэр нөө энэ залуучууд бол ялангуяа ирчүүд фитнес заавал явах хэрэгтэй. Тэгжээж яг нэг иршүү зангаа болж авна. Ядаж нэг юм шалчгандаг зан байхгүй болно тий. Ядаж үр хүүхдээ хийхэд хүртэл аягүй амар тайван болно шүү. Гой хийнэ гэж юу. Гой хийн. Одоо тэгээд Сайхан бол. чи хуссан юм уу? Тэглээ авах шаастай. мунаг үлдсэн байсан. Дараад ирсэн ч гэсэн нэ. Баагүй их гайхаад шин. Саруулт одоо хоолны дэглэм ерөнхийдөө байна үстэй. Ер нь баг хөвшсөн үү тэгээд Тэгдэм бил нэг босоо хэр гэдэг шүү дээ. Тэгээ одоо надад дэглэм гэж байдаг амьдралд. Энэ дэглэлтийн хоол гэж байдаг. Аа за. Зөв миний хоол нь зүг буруул гэж байдаг. Би хоолоо харж байгаа ширээн дээрээс алиг аваад идчихв. Тэгээ алиг яагаа шатаач чадах үлээ гэдэг. Аль хэзээ котлогдсон гэдэг. Тэгж явах бүр дасцсан. Тий, дасцсан. Тэгээд надад одоо тэгээд юу өгсөн гэсэн бүр тийм шингүүр нь арай өөр гэсэн. Тэгэхээр нөгөө бүр сурцсан. Одоо ингээд харж байгаа л энэ дотор байлаа гэхэд за энэ 100 г ах байна да тий. Энэ 20 хэдэн уурахтай байгаа да. Тэгээ би араас нь энийг идэх юм бол эслэг нь байгаа да гэдэг бүр аль хэзээ тооцсон. Калькулятор чицсэн шүү дээ. Тий. Нөгөө аргагүй шүү дээ. Одоо 10 7 20 жишээ хүн ингээд явж байгаа чинь. Яг нэг хэсэг зүгээр манайхны нөгөө нэг яг олдож байгаа хоол нь тийм байсан юм байна шүү. Ерөөсөө бараг л 90% нүүрс ус хийддэг байсан байхгүй. Тийм. Каш идэн, Тий. талах идэн, маасл идэн, мантуу, гурил идэн, удаа идэн. Одоо хатна. Уурган баг нүүрс ус нь амар их. Одоо манай Монголын гэхгүй одоо ер нь дэлхийн нийтээр нөгөө зөвхөн Монголд одоо хөгжиж байгаа юм биш. Америкт одоо ганц асуудал нөгөө юу болчих. Нөгөө өглөөний хоол нөгөө сериал мэралууд нь одоо жинхэнэ асуудал болж эхэлж байгаа. Яг Америкууд юу гэдэг вэ гэхээр нөгөө хуурай сүүн идэх хоол. 100% нүүрс усын өглөөний цайтай. Тэгээ нөгөө хортоо нөгөө бекон шарж ид. Одоо Америкч бас тэр нүл харуулаад зөвхөн манад энд хөгжиж байгаа юм биш. Дэлхийн нийтээр адилхан байгаа даа. Яг нэг хэсэг чинь малын гаралтай өөхтөөс илүү зүрх судасны өвчин болоо хүн бүхэн. Одоо эсрэгээр энэ чүмгийг сайн ажил зүрхчин сайн ажиллаж байгаа үстэй. Тийм. Тэгээ 20 дугаар зуурны хамгийн том мөн хуурдаг чи ус холестерин гэдэг үг байсан юм бэл. Нөгөө нэг ёо бизнес хийх гэдэг. Тий, бизнес хийх гээд. Тэгээ одоо эсрэгээрээ кето хоолыг харал та. Нөгөө Японы нөгөө турдаг хоол байна шүү дээ. Тэрэн дээр яадаг хөөхтөр чи маслыг өөхөөд махаад тоснэр ачи хажууд нь нөгөө нүүрс ус байхгүй навч мавч ингээд идэж. Хэслэгээ нөхөс. Тий. Тэгээд уургач нь махыг бол дэлхий дээр орлох ямар ч уурга байхгүй гэж байгаа юм. Ямар ч тийм супер фуд байхгүй. Тэгсэн чинь хуучин чи яадаг ус одоо энэ чүмэн гэдвэл те зүгтэн зогсно оливын үндэс идэх гэл. Тэр эсрэгээр одоо оливч хідэн градус талааж болохгүй гэнэ үү? Тий, олив зөв фрешер нэгдэх хэрэгтэй байхгүй. Тэнгууд хуурай болгож болохгүй. Тэнгууд яг Монголд нөгөө ийм болж байгаа юм шиг юм Франц одоо юу гэдэг Европын улсууд болж гисэн байгаа байхгүй. Тэгсэн тэр эрдэмтүүд ярьж байгаа юм гоо. Тэгсэн чинь бүгд нөгөө нэг лаг эрүүл мэндийн хоолт гингуудаа нөгөө малын гаралтай маасл заас бүх юмнаас нөгөө нэг хориод хүүхдүүд нь өсөлтөг болсон. Тэгээд тэд нар зүгээр тэр нөгөө эмч зүгээр хүүхдүүдтэй маасл яаж зүгт мааск долоолох зүгээр. Бидний өвөг дээдс ямар болж ирсэн бэ гэсэн чинь зүгээр л хоньёгоо гоё янзлаа тийм. Янзлдаг тэр арга барил мэрэл нь яг тийм стандарт болсон байна шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр гиз дотроо яаж гоё иддэг ёс дур тийм. Галтай айлыг Улирал тааруулж бас хоолоо ботоод байхад ер нь гурил иддэг байсан юм тий баг. Гурил иддэг шүү. Баг гурил иддэг шүү. Баг кето бол байсан. Үгүй тэнцэж тэгээд гурил тариад чичээдэг ямар завтан юм бэ? Нөгөө малын тийш гүйчих гээд гол нь мал аж ахуй юм чи. Тэгэхээр хаяа эдгээр санагддаг байсан юм шиг байна. Тэнгүүд бөөнөр хилээд нөгөө жоохон ирэмэр ороод авчдаг байсан юм шиг. Үгүй шүү дээ. Тэгээд чи бүр тэгсээр байгаа хөшөө барьсан хаана барьсан байгаа үстэй. Чингис хаанаас өмнө барьсан байсан. Намаа баг багч нэг баг гурил удаага өгөхгүй гээд. Айл гэрүү чинь нэг л хоол иддэг гэсэн юм баг. Би баг багтаа өдөрт нэг удаа баг хоол иддэг. Тэр боорцог баг боорцог иддэг. Боорч нэг хідэн шиг хэл иддэг баг хоол иддэг. Тэгэл нэг юм хөрлөөс хар хүүхдүүд гол дээр. Нөгөө нэг зангирцсан шүү. Гизээ татсан нохоо гэдэг шигтэй. Хайр нохоо гэдэг. Тэр өлөн байсаар гизээ татчих гэдэг гэсэн. Авийлаг тийм болж энэ доо. За чи одоо гизээ Чичил одоо татчихижил одоо гоё. Тэр эрүүл амьдрал байсан. Хөө тэр чинь яг манай монголчууд одоо юу гэдэг тэр гадны кето мето гэдэгхгүй одоо бараг системийг сэргээвэл 100 халуун зунаар юусэн мал зал гаргаж болохгүй тий Гардгүй шүү дээ. бүр нэг тараг бүр амар идвэ санагдвал нөгөө борцморцоор өнө шүл хийн. Тэгээд юусэн тараг айраг тэр чи гурил бас байхгүй шүү дээ тий. Манай юмыг өө юм чи ийм том тартайсан. Аралтайсан ийм том.
Тэгэл тэрнээс ингээ үрд хийж өгөөл хонд явуулна. Бүтнээс залхацсан. Тийм шүү дээ. Ингээ жажлаа идэх нөө С витамин ингээ тэргнүүлээ дургуун үргээд идэв те. Тэгвэл том том хазаад газ тагнаа дээр 3 дүнг ингээ залхидаг те. Тэгээ нэг 2хан шигийн борц өгч бол. Тэр борц нь баг ингээ хонь бэлччих дуусчдаг. Тэгээ ааруулаа багхгүй болохоор 5-1 хүүгээ гэж. Нууч. Тэгвэл бас зодуулна шүү дээ. Зодуулна шүү дээ эдсэнгүүгээ тайрын юм. Тэгсэн чи би зүгээр тийм насаараа гоё шүдтэй байх тэр юм олж авчихсан байхгүй тэр үед. Тийм шүү дээ. Тэ. Тэгэл юу н гоё л доо манай Монголын тэр 5-1 мохоо гэдэг. Тийм шүү дээ. 5-1 мохч аим өндөр ууртай юм шүү. Тийм баха. Тийм. Тэр нэг идж байгаа юмнууд нь зүүн зүүн байгуулчих. Амрын мэдчихэж шүү тийм. Тэг дандаа эми ургамал хийж байгаа. Тийм 36 юм байх чи. Энэ гоё гэж хэлж. Содоо 5-1 мохцон дуртай юу? Идчихсэн. Гэхдээ нэг амар нөгөө дурлаж идэд өндөр хүмүүс үүдэг шүү дээ. Зар мар тавиал бүр. Станерээ тэгэхгүй зүгээр тааралдвал ясан гоё ингээд. Жоох ойлцдаг тий. Төмбөн доор ингээд дүүргээд ингээд орон доо шидэ ярьсан байдаг. Тосонд нь тий. Тэгээд гаднаас гүйж орж нэг огтлуулах. Таруу гарахаа жоохон бантаад идэх юм а би хүүхд тохтой аавтаа нэг хөдөө яваад тэгээд майхантай ээжсэн чи хажууд тарууга задлахгүй. Тэгс чи аав нь жоохон залхуу ирээд тийм. Аав нь энэ ганц 200 татцсан байсан. Аав нь энэ амраа гэж миний хөчи нэг хүнд нэг аавтаа өгье мөгий гэж сенсацлахгүйгээр нэг сэмэрхэн нэг өрлөгөөр дээл өмссөн л 2 3 авирах шидчих минийхөө. Тэгээ хурж аавтаа өгчихээр аяар гэдгсэн. Тэгэл маа үг ид гэл өгөөл хаа аавын юу шиг ингээл халааслаадсан байхгүй. Дээлийнхаа ингэрлээ. Оо содо чи ямар мундаг гэдгийг дахиад өг гээл. Тэгээд дахиад жоох ичээж үжиглэл ингээл хийгээсэн. Тэгэл гинт аавыгаа санаал өө аавдаа махаа өгье гээл. Жохон сенсацтай гарсан. За манайхан баярлаа. Ёстойгоо идлээ. Би ингээ явлаа гээл бүгд наашаа харцсан. Болсон чинь өстэй дээлээ бүслийг өгөө. Доошоо пэр гээл. Минийхөө нууж ахаар хилээд аваач гээл. Яа. Ангоо чих халуур гэл. Чих халуур гээл. Эгүй эс шүү. Ганцандаа бүгднийг хамж авч аваад аавар тааста тийм нэг ороод өөрөө идчихгүй байсан. Танаас болж инглээ гэдэг үү? Тийм, танаас болж та нэрэд. Стэндэг хулгаагаар тарууга агнсан хүнээс муухай эгүй байдалд орлоо би. Аав чинь чамд ийм гоё насан туршийн бодож авах дурсан зүйлээс үү? Хизээш бүл болсон. Хизээш жуулгая гэдэг. Аав чинь хэлсэн чи битгий. Тарганы ид мах тийш аваараа нэг үг. Нэвтрүүлгийн ивент гэгч Maxi Pro. Аанар бол юм шүү дээ бас. Юу шүү дээ. Аргуудыг биднээс арай ах юм чинь тий. Тэр бол олон жил амьдсан байгаа шүү дээ. Одоо асуудал үүсчихсэн. Тэгээд хүүхдэрээ тоглоомыг сууж байна. Одоо бас яг хүүхдэрээ тэгж байгаа. Яг өөрийгөө харж байгаа юм шиг байна. Худлаа хэлж ирж байгаа. Бүр танаас амжилгүй. Минийхөө одоо дараагийн хүн чинь тэгнэ. За тэгвэл саруулгын фитнес явна. Тэгэрээ. Гинцгүй болно. Тэгэрээ. Хэдүүлээ нэрж байгаа. Одоо хөлт ихтэй тахчих. Би ч өөрөө гурил мөрөл дуртай. Ярьж байгаа нь тоогооч юм болоод янз янз юм. Төр амсгаад идэх нэрээ. Идэн ёо. Тэр зүгээр баг амсах та таарч идэж байгаа. Юм чинь шүү дээ. Одоо би Ангар олон төрлийн юм хийн. Тэр чинь ингээд тоолох юм бол амар их мэдэж шүү дээ. Одоо 20 жил энэ хүн чинь тасралтгүй телевиз дээр ард түмэнд гоё хоол заалаа шүү дээ тий. Тэгээ зүгээр бодоход 20 жил амссан гэж бодохоор амар гоо. Амссан гэж бодохоор амар. Гэтэ би харин ч бас гайгүй би хаагаа бас бариад байгаа шүү бас. Бүр тэмүүлчихгүй байгаа. Яна өөр Монголын тарган гар шиг болчиход байгаа бас хэцүү тий. Ана гүзээ шиг бууцаа гэдэг. Тэр бол амар тий. Тэрийг очиж орил загнаа штэ. Оо шээ. Тий. Бажа хаа, воши инка. Тэр дээр очиж тэр чиг тэр мундаг гэж нөө. Тэр чи амар аим шиг баян гаргаж тий. Хятадууд чинь тэрийг чинь хараад монголчууд ийм тарган хаа шиг байдаг гэж боддог гээд өөр монголчууд бас жоохон дургу. Тийм. Тийм монгол хүнийг ийм муухаар харагдаж болохгүй гэж. Гурлаа мэйл гэж хүдэрнэ. Чи одоо нэр төр өндөр өргөж яваараа. Тэгээ чиний жезргийг явуулчих. Харьцсан саруулт гэ тэ. Тэгээ миний өндөрн дээр залгаа явуул. Би инкэ дээр очно. Инкэгийн жинг хасахгүй инкэ нэг утгаарг болсон. Тэр одоо удахгүй харуунаа. Тийм. Хүн моцгоо. Яач юм яа. Өөр дутцоо юм шүү. Багш өөр яаж ярьжсэн өөр аа. Би нөгөө тийм тарган хүн санаа зовх нь бол миний ажилтаа яасан тийм шүү дээ. багш бүр амар Чи ч бас миний ажил байгаа байхгүй. Тийм. баавартай хэлж ийлээ шүү. Би хүссэн хэлбэрт нь оруулах чадна. Гоё л шнэ. Тийм шүү дээ. Би хүний хүссэн хэлбэрт нь л оруулж чадна. Би одоо юу яана? Саруулт жоохон яана? Дөөрөнө. Яг гизээ алган болгонгуудаа шууд саруултын хүмүүс ирүүл хийнэ. Тийм. Наач юу вэ? Бас. Энэ бол бас.
Нэрэл өмнө баас гардаг байсан бэлээ. Одоо бол зүгээр ариун юм. Тэгвэл баас биш байгаа даахгүй. Бааслич одоо юу гэдэг тэр чигээрээ нэг хоол нь хот мэдээ доошоо панк гэж карантар гарч байгаа шүү дээ. Тэр нөгөө хэрэггүй нөгөө нөөц батарей байгаа даахгүй. Өөхнүүд нь одоо хүний өөх гэдэг чинь ерөөсөө нөөц батарей шүү дээ. Тийм шүү дээ. Энерги. Тийм шүү. Тэг энерги одоо чинь хоромтой даахгүй. Энд амьд юм чи. Одоо тэр намар яадаг вэ? Гахаа агнангууд 4 өөхтэй юм шүү дээ. Тэнгүүд тэр 4 хамаг газар хөлдөөд идэх юм баахгүй болоод тэрнгүүд өвлжингөө тэр өөхөө сордог байхгүй. Тэр тусан дотор чинь энэ уург юм байна шүү дээ. Би бол яг л тэгээд байна. Чи бол амар нөөц байсан шүү. Харин тийм. Ууланд явах мэдрээд байгаа байхгүй юу? Ингээд манай шатангууд зүгээр энерги нь бүрүү өст. Аль тэр өдөржингөө тийм хүнд асуулт хийчихэд хахад ерөөсөө ингээд амар цоглоо. Тэгэл тэр толгой хоёр наалдах мөчөд нам унтаж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо манай содом одож юм гарууд итгүүлсэн. Миний хүч угаасаа бондгор. Тийм. Удмаараа юм бондгор. Тийм ахлаа юу унган. Ерөөсө хүн дөрлөгдөн гэж харахгүй байхгүй. Энд чинь хүн дөрлөгдний тэгээ нэг нөгөө аргаас нь бүдүүн шиг залуугийн үрийн шингэн гэж ерөөсө бодохгүй байгаа байхгүй. Нэг эмгтэйг нь те өндөгчнөөс нь нийлсэн юм гэж хүн гэж бодохгүй байгаа. Угаасаа манай удам юм. Удмаараа юм. Махлаг. Энэ бас нэг нөгөө ярьж өстэй нэг өөрснийгээ хамгаалах нэг. Тийм. Тэр insecure нь ажиллаад. Гэтэ яг үндэ дээр үтийн бүдүүн байгаагүй. Тийм. Байх шүү дээ. Бөхчүүд нь хүртэл ингээ бөкснө гасан. Тэр дээр мөрчүүд андам аргас шиг зогсож байна. Андам том яслаа. Бод тийм амар. Хүний аргас бол бүдүү аргастай хүн гэж байхгүй. Яг яс томтой гэж байж болох юм. Тийм. Одоо яаж вэ шараа ах дээр ясыг ингээ тавих юм бол битэр жоо. За юу шараа ядаж над руу яваач. Юу Бангар өндөр юм тийм заримдаа жоохон айл. Тийм. Тэгээ энэ дэр нь зүгээр эцэст Монгол улс гэж юу гээл Монгол хүн дээр л тогтох байх ямар ч гэсэн Монгол газар шараа байх юм байна. Тэг хүн нь ирүүл ээж нэг мал сүрэг ирүүл ээж гэдэг шиг Монгол улс өөрөө ирүүл байх. Тэгэн гутал нэг Монгол улсын нөгөө одоогийн байдлаар гэдэг юм да хор тавдраараа аль хэзээ дэлхийд тэргүүлсэн өвчлөлөөрөө тийм шүү дээ. Умаан хүзөө, илгэний хавдар, ходоод гэл ингээд зүрх суц гээд манад одоо бүх цусны хавдраас эхэл бүх юм нь Монгол улс тэргүүлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ юутай холбоотой гэхээр бидний зүгээр л юм тоомжгүй байдаг л бидний хүнс шүү дээ. Тийм нөгөө арчаа гэж ярьсан шүү дээ. Өөрсөндөө ямар хоол идчих вэ гэдгээ судлаад үзчих. Сэтгэлгүй ээж амар том боловсрал ярьдаг ийм л ардсан болчиход байгаа байхгүй. Тэр хогийн хүнсийг идэхгүй бол тэр хогийн хүнс зүгээр орж ирэхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө манай улсчсан энэ нөгөө одоо би Индонезид явж байгаа нэг зүйлийг бодсон байхгүй юу? Ядуу улсад ийм олон ойрын бичим байт юм байна. Ийм олон төрлийн одоо юу гэдэг те. Ядуу улсад л одоо ийм зах байт юм байна. Яг нэг ингэ нэг сүлжээ захууд байт юм байна. Ядуу улсад ийм том уудтай чихрүүдл байдаг юм байна. Яг л нэг ийм жишээ байдаг. Тэгвэл бол арай өөр улсууд дээр явахаар чинь яг нэг ингээл те яг идэх хоолоо ингээд тавьчихна ингэсэн сууж идэх гараад те. Яг ингэсэн. Тэд нар ингэсэн чинь яг үнэтэй бол хүчтэй усаад байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ ажлыг одоо хин гэхээр та хийн. Тэгээ та хамаа тий. Бид нар нийлж яагаад бол хийж чадгалах тий хүмүүст ингэ. Байн одоо би ганцаараа өгөлдөг гэсэн бол та өглөө ороод ирэх гоё шүү дээ тий. Би ч юу бас өгөлсээр л ирсэн шүү дээ. Тэгээ ер нь бол үгүйс нийлж яагаад. Оливын тос идвэд тэгэлсэн. Гуруулаа зүгээр. Тийм нийлдэ. Одоо нэг эмч вэ, нэг комедиан вэ, нэг багш вэ, нэг тоогооч оронтой вэ шүү. Би өөрөө жоох өсөөд идэх юм. нийлээс бол кивэн дуурах юм шүү тий. Хөвчмөрөл. Тэгээ нэг юм амар өдөө суулгаж байгаа хөтөн цаг нэг дөрөв талаас нь. Тийм шууд айдантаа болтмол тийм. Тэгээ нөхөр ойлаа зураг маргааш өөр хүн болдог тий. Хоол инеж үү тий. Оргийн бодоод нүүрсэн бодоод хамт өөрснөө хийгээ тий. За чи идэд ямар хүн чинь гоё юм биш тэр гэдэг. Наавд ч манай эхнэр наавд комфорт зоноос хөөж гаргасан л та. Би бол тэнд нэг аягүй талхаж байгаа. Тийм. Тэг яг сая нэг сая 2 сар тахгүй 128 хүрсэн байж байхдаа ингээд хажууд руу хараад хөвтсөн эхнэр лөгөө дурлцсан ингээд хөвтөж байхгүй. Тэгсэн чи эхнэр над руу харж ирсэн харин дурлт бүсгүй мэн урдаас харж ирсэн. Чи буцаад нэмээд ирлээ арай гэд тэ. Оогоо шүүж ирсэн өнөөд ирүү мөрөө чинь буцаад ингээд хажууд ингээд хөвтөнгүүд ирүү гиз хоёр чи ингээд ийм хэлбэрд ороод нэг юм жоогоо явчихсан. Яагаад алдчихвас одоо гэд. Чи саруулаад багш руугаа залгаад тэр бишээ багш руугаа тэр саруулаад гэж хүн рүү чи залгаад тэр 20 сая төгрөгөөр тэр хүн хоолны зөвлөгөө өгдөг юм бэ. Ядаж чи өндөр жингээ бичээд явуулах юм бол чамаагс индэхгүй ш чи чам туслаа ш тэр хүн мэдээж гэдгсэн чи би за гэ тэгээ багш руу заац багшаа би ингээд аваагаа 120 ингэчээд буцаад тархлаад байхаа болчлаа. Тэгээ би одоо яах вэ танаас хоолны зөвлөгөө авах гэдгсэн чинь маш чи маргааш бэлтгэлийнхаа хувцсыг аваад өглөө 11 хүрээд ир гэтэл би бод ямар гоё хувц мовцын өмсөж байгаа айгүй гоё тоол зөвлөдөг юм бэ. Тэгсэн чи шууд на 2 гантил аваад хайчин сууд тэгээд эхэлгээл. Тэгээд эхэлж байгаа шүү дээ. Тэгээд бол маш талж байгаа тий. Их нэртэй тий. Гоё бас үг нь хүлээж авсан л та би гоё.
Бас махантлах байсан бол тэгэл хэрүүл оруулаад байна шүү дээ. Чи намайг голоод байгаа юм уу те? Таалагдах. Тийм таалагдахгүй юм аа мөн. Харин ч би эсрэгээр ихнэр Тэгвэл чи турхаан аваа суул да. Тэгвэл би одоо бол ихнэр надад дахин дурлж байгаа хөө. Тий. Яг наслтын үед гэсэн чи бас тийм байдаг байхгүй. Одоо ингээл Японыг харах чинь 100 настангуудынх нь тосгоно гэдгсэн чинь баг секс мексиг хийдэг. 100-аас гарцсан байна уу? За. Тэгэн гутлаа ажлын бүтээмж насар өндөртэй. Дандаа 100 настай. Тосгон байгаа байхгүй. Тэгээд хоолтон гэсэн чи амар гоё. Тэг хүмүүсийг нэг сэтгэл санаа ярьж байгаа бүр гоё. Тий, эрүүл. Манай болохоор чинь яадаг вэ нэг 30 гараад ирэхээр л найз наа одоо хатуу сониго жиглэж байгаа амар том ашигтай хэлөө. Амьсгал. Тэгээд амьсгаад ирэхээр манай ингээд хангаа шиг юм болцсон гэж өөрийгөө бодсон. Яг нэг Монгол ус. Ясан дээр бид нар чинь гүйч чадахгүй нэр байгаа зү. Харин тийм. Сандал дээрээс босоо суухтаа сүртэй юу? Тэгэхээр бас би бодоод идэг байхгүй. Монгол улсын дэлхийг эзэж явсан цагтаа Монгол ирчүүд хизээж тарган байгаагүй ч бод. Ягаад гэвэл юм намхан давжаа мөрдөн дэлхийн цаад хязгаар хүртэл явахта. Тэгээ 100 гарсан жинтэй хүмүүсийг те аваад аарах л гэж явж чадаагүй байхгүй. Чадахгүй шүү дээ. Наадхан чи харин бүр ингэж бичсэн байт юм шүү дээ. Монгол эрэгтэй хүн гэсэн чи дээдээ ингэж бүсээ бүсэлчтэй шүү дээ. Язгуул чи ийм бүстгэн бүр хүүхнийх шиг ийм гарын атгах шиг ийм нарийнхан. Тэгээ чэйш томтоо тэгж бичсэн баа. Монгол хүнийг Монгол Марко Пологийн тийм дээр чиглэлтэй. Энэ нэг түүхийн дээлийн олдор молдор багш тийм дээл байдаг шүү Тэр дээ. дээлийн олдороос надад манай нэг дүү яг тэр язгуу дээл сонирхож судалж тэр чинь амар сүнстэй юм бэл. Тэр дээл мэйл хийх гэж нэрээс үнэхээр гоё мо тэр дүүд амар баярлсан. За. Язгуу дээл хийж өгсөн байхгүй. Тэгээ би тэрийг ингээ өмссөн чинь нэг юм надад бодогдсон. Би юу ч хийж чадахгүй мэй гэж бодсон. Жоох идэл цадчих. Яг жоох идэл цадчих. Яг Бүр ингэж тэр нуруу амар амарна. Бүр ийм гоё ингээ хотгор заяа. Тэгээ цээж амар дүүрнэ. Тэгээ одоо нөгөө ийм нөгөө товчлдог хурган дээл мэйл цагаан сараар өмсөөлөдөг ийм загтаа дээл нь штэ. Тэрийг өмсгөр ингээ гүүхээр ингээ гүү чаддгүй уул мол руу би боддог гэсэн юм. Түүтэд идэх гэсэн юм. Боод залчих гэдэг юм шиг ингээл. Энэ одоо энийг хүмүүс чи яаж дэлхийг эзэлдэг юм болоо гэж бодоодсэн чинь яг тэр манж дээл өмссөн шүү. язгуур дээлийг өмссөн чинь зүгээр юу ч хамаагүй чавчмаар санагдчих. Тэгээ наад цавчсан биш үү? Моёрын дээр зүг өсрөө авчмаар юм бэл. Тийм. Зоддож ирүүл тэр алхаар юм бэл. Зөв кунфу юу зүгээр. Тэгэхээр нөө нэг бид нар тим дээлээ өмсөн чи яг тэр Монгол гэдэг нэг тийм хутгын сүнс нь орж иж л шүү. Яг Монгол одоо бидний сүүлд ер нь өмсөд дээл чи юу зөв манж стилийн дээл шүү дээ биш. Гитсэн доогоороо нэг зам хамсуу нэг юм юу нодрог модрогтай. Үлжигний туруу гэж ирд юм л шүү. Энэ жил язгуур дээлэндээ энэ цагаан сараар язгуур дээлэндээ багтах гэж би одоо бас миний бэлтгэлийн нэг бас зорилго тэр байгаа даа. За би цагаан сар хүртэл хэдэн сараар заавж ирэх. Хоогц би гизэг асаа ичих юм. Бэ штэ. Эдгээр өнгөөр хэлээгүй. Энэ баагаар хэлгүүлж яадаг. Өөхөөс оруулчихдаг бил. Одоо над дээр дандаа тийм асуудал ирж байна. Одоо манай нэг охин байгаа хгүй нөө отгоо анх ихтэй надад ярихдаа 20 сая төгрөгч 25 сая илүү 22 сая илүү төгрөгөг тэгээ ходоодыг чинь тайрна. Тэгж чи ходоодыг чинь тайрна. Яг ч. Жингийн насгаж. Яг үгүй. Тэр нэг эмч тэр хүний ходоодыг тайрдаг тий. Тэр чи бурхнаас ингээд заяатсан биеийг зүгээр нэг хүн авч таслаад оюун гутлаа одоо баг хоол идэн чи. Нөгөө талигаас нөгөө гамбаа гэсэн чинь бас яг л ходоодоо тайрс тий. Юу яриад байгаа юм бэ чи. Тэгээ би энэ тань дээр ирээгүй байсан бол энэ ходоодны халаханд орж исэн гэж яриад байгаа. Гэхдээ би бамбатаг хүн хасагддаггүй гэл нэг ийм шал хотлоо хайрын тархугаалтанд үгүй манай нэг ийм амд амтсан нэг юм бараг тэр өхрийн баасыг аваад тэнцээ төрөгч тэгээ зүгээр болчихно гэдэг. Тийм яриад амар гэдэг. Нэг нэгэндээ зөвлөгөө өгж байгаа хүмүүс те бараг хоёр тарган хүн хэлж нэг нэгээ турах талаар яриад те. Тэгээд аваад би ч гэсэн юу хэ зөв зөвлөгөө өгөөл хасж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо хүмүүс намайг сайн багш гэж боддог баг. Яг өндөө бол надаас илүү боловсралтай, надаас илүү мундаг, надаас илүү тоолж чаддаг, надаас илүү булчингийн сүлжээг ойлгоцсон багш нар зөндөө л олон байгаа. Зөвхөн тэднэрээс арай өөр нь ялгаатай юу гэхээр би нөгөө хийж байгаа ажилд арай л их ордог болов тийм. Орж хийдэг ингээд хоол байсан ч гэсэн нэг амтыг хийх гээд ярьждаг шүү дээ. Нэг гоё тий бүр ингээд сүнслэг тий. Магадгүй тийм байж магадгүй л гэж байна. Яг ингээд өөрчлөнгөө бодчихвол тэрнийхээ заавал өөрчлөж салах гэдэг тий. Тууштай юм байна. Тууштай тий. Тийм л багш байгаа. Биш одоо нэг юм нэрээ саруулдаг бадар асч. Тэр нэг тариад одоо нэг бакретага бас нэг стил байгаа шүү дээ. Одоо чинь боди чинь дотор ингээ хөгжил бүр олон янз болсон биз дээ. Органик. Одоо юу гэдэг жинхэнэ одоо юу гэдэг нэмэлт бүтээнгүй уураг мөр уудгүй гэдэг. А нэг бол уураг гэдэг. Нэг бол бүр
тариа ямар тариа байлаа булчингийн маст амруулдаг. Яг допинг гэж ярьдаг л да. Допинг бол та зүгээр копи уугаад шинжилгээ өгсөн ч допинг сэргээж орно. Та сэргэх төрлийн бүр тариа мараа шаагаад байдаг шүү. Тариа болохоор юу байдаг вэ хөөе? Гормон байдаг. За. За энэ тестостерон гормоныг болохоор гадаадад болохоор манайх нь ингээд нэг одоо гинт хэрэг хийцэн шиг хүн алдсан шиг харж үзэж штеп ингээд тариа шаат юм байна гэж ирэл те. Энэ тариа шаатсан юм штеп гэл те. Яац тариа шаатч тэгээ явах гэдэг те. Энэ ямар ч таа гэхээр одоо гадаадад болохоор хүнийхээ гормоныг одоо 30 наснаас дээшээ гормоныг нь авдаг. Ингээд судалгаа хийдэг. Үзэн гутлаа одоо эмч үзэж өгөх нь шүү дээ. 0.5% унтсан байна. Та энэ тестостероныг та сард тэдэн удаа 7 хоногт нэг удаа тэдэн граммаар тариарай. Ингэж хийснээрээ нөгөө амар гоё үүнэр явж ядэн шүү дээ. Нэг Европ далайн хэрэг дээр ингээл те буурал толгой болгоод гоё би хаата гоё үүнэр явж ядэн шүү дээ. Эдгээр чинь байж байгаа байхгүй. Гормоноо унгаадгүй шинжлэх ухаан энэ байхгүй. Тэгээ манай тим байдгүй. Манай тим спортын ангаахан байхгүй. Гормоноор тоолдог юм байхгүй. Байхгүй. Манай эмнэлэг дээр бол яг би бол дааврын шинжилгээ өгж орж байгаа шүү дээ. Тэгээд дааврын шинжилгээ авдаг бол газрууд байгаа. Гэтэ нөгөө аль бие усны гормоныг ингээ хэрэглүүлэх тийм газар нь одоохондоо бас байхгүй. Хийх гэж байгаа хүмүүс нь зөндөө байна. Тэгэхээр нөгөө энийг бодибилдингийн тамирчид ямар учиртай вэ гэх юм бол чи хэрэглэх байхгүй. Яг адилхан хэрэгэл, адилхан алз хин илүү хөдөлмөрсөн, хин илүү твцсэн чи бодибилдингийн тий. Би зөв тариа шууд булчин ургачихгүй юм уу тий? Тэгдэг бол тэгэл энэ хороогоор дүрэн сайхан битээ. Би тэгж тариал амар болцсон. Одоо тэр солонгосын нөгөө ингээ үслээд мангар баг гарч ивэл тарих нь битгий заяа. Тарих нь битгий л уугаад ч хөгжихгүй хүмүүс юм даа. Гү тэр нэг одоо генээсээ шалгаалтай. Амар булчингийн мастагаар уучи ихвчлэн нөгөө тарианых гэдэг байж дээ юм шүү. За энэ би хэлж өгöd шүү дээ. Тэг ямар чонг үлээ нөгөө солонгос бодибилдер чинь мангар баг. Тий. Тэр чинь бүр зөв би ингээ тарианых мараних гэдэг. Тэд нар чинь хүлэн зөвшөөрсөн шүү дээ. Тэр чинь нэг хичээд байх юм бол байхгүй. Тэр чинь бодиг одоо бодибилдингийн тэмцээнд авах тариад тарьсан тусдаа тэмцээгээ тариад тусдаа тэмцээг хүү тийм байхгүй. За яг тиймэрхүү юм байдаг. Тэгтээ бүгднгээс нь шинжилгээ авдаг. Тэр чинь бүгд биенээс гардаг байхгүй. 14 орны хугацаатай. Манай бөхчүүд чинь илрээд байгаа шүү дээ. Бөхчүүд илрээд байгаа шүү дээ. Энд чинь нөө хэмжээгээ нөө тоосч чадахгүй. Одоо 7 сарын 11-нд нэг өглөө биенээс нь гарах ёстойгоор нь тооцож чадахгүй хэрглэж байгаа болохоор л ингээд допинг шинжилгээ нь унаад байгаа байхгүй. Гэтэ манайхаас бол үндэсний national гэдэг үднээсээ ерөөсөө тийм шинжилгээ авахгүй бол тоож авахгүй юм билээ. Баадагийнх нь яагаад ингэ те Монголын үндэснийг л өстэй Монголыг л өстэй. Сумоогоос авдаг байхгүй. Сумо хэрэгэлдэг адилхан. Сумо бүр юу ч хэрэгж болно шүү дээ. Мэргэжлийн гэсэн бүх спорт хэрэгж болдог байхгүй. Яг тэр шиг Монгол бол ингээ баг мэргэжлийн спорт одоо спорт юм уу соёл те. Гэтэ нөө манайх нь өөрснөө өгöd байт юм билээ. За өнөө энэ жил нэг овсынхан сайн байгаа да. Овсын тэр сайн байгаа да. Тэрийг л аваач гэж чинь. За бохор юм утгалтаал ингээл гэж. Тэгэхээр тэр болохоор зүгээр баг хэрэгжилж юусэн шүү. Тийм. Тийм. Яг эмчийн. Би ч ингээл тариал ингууд шууд ингээл бактерчтэй мохсож байсан. Тэр чинь амар нарийн хоолны хэлэн байна шүү. Тэрний чинь ядаргаат юм тийм тэгвэл. Мянган хөдөлмөр байна. Тэгээд ямар яг мэрэгжлийнх нь л да. Одоо та бид нар оролдохгүй тийм ээ. Тийм байна. Тэр чи одоо бүр яг тэр нууцгаа ярихгүй байх бас. Бүр тэр том тайзан дээр гарах гэж байгаа тэр тамирчид л одоо мэрэгжлийн тэр байгаа. Тэгтээ бас гоё шүү. Тэрнээс манай хоёр бол энэ юу л явах гэж шүү. Галбиржих тал руу явах гэдэг шүү дээ. Хүн дүрсээ олох гэдэг. Тийм хүн дүрсээ олох гэдэг. Заяа. Зөвхөн хүн дүрсээ олох гэдэг. манайхны нөгөө нэг одоо юу гэмдээ бидний шинжлэх ухаан хоцрогдсон 100 жилээр. Тэнгуул юм нэг хөмөрсөн тоогоотой ард юм. Тэгээ тоогон дотор л нэг муулаа байж идэг. Энэ тарцсан, тэр нь тэрцэн, энэ нэгцэн. Өнгөтэй өртөө явж байгаа хүн бүхэн муу болж харагддаг. Тий. Амжилттай явж байгаа хүн. Одоо би ч гэсэн тийм сайхан харагдахгүй л байгаа шүү дээ. Наа чин тарианы хэвээр наа чин босдгоо боогоо гэх тээ. Бүгдийн минийхийг хөхөд үзсэн шиг л ярьдаг шүү дээ. Ялангуяа залуучууд байна да. Хаяа тарандаа шуучтаа дааврын нөлөө гэж байгаа юм. Тэгэхээр энэ одоо ямар ч таа гэх юм бол баг тэр эмнэлэг нь бид хэрэгжилж хэрэгжүүлж явах хэрэгтэй юм. Болчингийн. Ер нь тэгэл нэг ер нь хүн даавар ч юу ч вэ, цусны дэлгэрэнгүй ч вэ, хяналтын шинжилгээ өгөөд болохгүй байгаа юмаа засаад болж байгаа юмаа үргэлжлүүлж одоо иржил амьдрах байнга авах хэрэгтэй шүү тийм. Одоо би чийл турах чи өөх хөрөмжлүүлэх нь улам ихсээд байгаа байхгүй. Тэр чинь настай холбоотой юм. Тэгээ штэ болчин чинь дүүч гараад ирэнгууд тестостерон ч өөрөө ингээ багасаад нөхөдгөө болоод тэгээ нөгөө нэг өгөөнөр чинь гидс хүзэн гараад тэнгууд эсрэгээрээ нөгөө айгүй их тийм нөгөө хоолн дээрээ чангараад хөдөлгөөн дээрээ чангараад ивэл тэр балансыг барьж болоод байгаа байхгүй. болно. Би өөрийгөө зөв тавиал доор ингэж ингээл
Сайхан гурлуудаа Монгол баашиг хооллол баль дээр пүнх гэж зугаар. Аль дээр бүх харин. Барьж байгаа дурдвал би ингэ байгаад баг үхэн шүү дээ. Гэх юм бол Өмнө хуусан найг үдчууж ингээд заваа үндэл одоо заваа та нар маа нар бол тийм юмыг бодоод ч үгүй шүү дээ. Зүгээр одоо мэрэгжлийн одоо амьдралаа зориулсан тамирчид бол тийм бодох хэрэгтэй. тийм. Гэхдээ Монголд бол Монголын тамирчид чинь гадаадаас багш авдаг шүү дээ. Америк. Оо тийм. Тэглгүй авах үү. Тэр чинь амар үнэтэй шүү дээ. Нэг багш нь 60 сая ч юм уу тий. Тэр мөнгөөр тэр одоо бүх юм аваад бэлтгэл хэрэглээ бүх юм зохицол заал болдог. Тэгэхээр энэ нөгөө ус нь хийж чадахгүй юм чинь нөгөө хувь хүмүүс нь өөрснөө хийж эхэлж байгаа. Тийм л. Тэнгуул нөгөө Монгол улсад амьдарч байгаа хүмүүс нь энэ тарьцсан гэдэг. Тэр таринуу одоо яана ч юм тийм. За содорыг тарьж байгаа. Тарьж. Тарих шүү. Тэр моног баг юм. гизээ. Хинтэн зүгээр Тэр хоёр мөрлөгөөр тариад байсан. хоол хийх хэрэгтэй. Би сандын нэг баян хөөний тэмцээнд орох гол. Баян хөөч манай найз зохион мистер баян хөө. Тэгэл зүр миний харж ах цаг баг 2 сетд өндөрний цаг госчихдээ шүү дээ. Хоёр ясаа? Нэг сетд өндөг шүү дээ. 2 сетд өндөрний цагааны нэг шансан өндөг. Тэгвэл би шарын аваад хажуунаа шогч наадах соус гэж биш гэл. Өндөрний цагаан ч өөрөө уурах шүү дээ. Удаан задардаг кази уурах байхгүй. Тэгээ булчин тийжэж байгаа ганц зэвсэг нь өөрөө өндөрний цагаан. Тийм шиг би тэр чичтэй яа гиз гүзэж хардсан уу? Хоёрыг идэхгүй болохгүй шүү дээ. Тэгээд хаагахгүй ч тэр чинь тийм том булчингийн мас өөрийгөө тийжээгэнд бол тэр зэрэг манай баянхуу таашидын баянхуу гэдэг шүү дээ. Таашид гэдэг хүн болохоор гайхамшигтай хүн байсан. Тэр нэг ховдын буянтгал гэж дууны үгийг зохиож ирсэн байдаг байхгүй. Тийм бүр элит гаралтай хүн шүү дээ баянах чинь. Тэгээ манай баянахын тэр юмд хандж байгаа хандлага зарчимж байгаа одоо шавнараа бэлдэж байгаа байдал үнэхээр гайхамшигтай. Би тэр хүнийг үнэхээр хайрлж хүндэлдэг. Шавнарынхаа өмнөөс олж гүгээл хамаг юм өсөрж өгвөл тий. Яг энэ хүний төлөө амьдсан бас гой багш байгаа. Одоо цаашаа тасгалжуулалтаа гэдэг мундаг байна шүү дээ. Мундаг аа би ч яг үү. Би ч яг наснасаа ирт нэг юм сэтэр зүтсэн гэсэн. Ямар ч зүйлийг санахын л сетг 2 сетг өндөрний цагааныг бол газар дээр л дуустав. Өндөрний цагаан ч удаан задарна. Энэ нь сайн ураг юм шүү дээ. Цаа уранд орно. Тухайд юм юмшээс илбэг биш үү дээ өөр. Баянхүү өндөг гэдэг баян гэж ярьдаг байсан гэсэн. Баян өндөгний ганц хэрэглэгчнээс биш үү. За содоо одоо шинэ танаа комеди мөвдөг болсон би. Өө нэр би чинь комеди хийж комеди юу л хийж байгаа боджоор бодвол гэж бодлоо. Яг тэр нэвтрүүлэгт орохоо чинь за комеди за танаа клуб яагаад 2 салуу за мөнгөө яг яасан бэ гэж хэлдэг шүү. Хин мөнгө яасан гэдэг. Марк тэгээд үйл ажиллагаа хэвээ явуулж байгаа 3 4 5 дахь санд тэгээд хаана тоглолтой юу? 50 дахь дэлгэр сэртэлт сан тасар зочд бодлоо 2. Тийм. Тэр салсан хүмүүс чинь танахтай эргэж нийлээд тоглоод л шүү дээ. Энд чинь угсаал нэг хүний ертөнц урлаг юмчихэд тэгэл Батаг юм. хүн тэгээд үгүй нэг хүний гэдэг нэг хүний тайзан дээрх урлаг Батаг юм. Буцаад бүгдээрээ батаг. Ямар банш батаа юу? Өөр шоо. Банш батаа банш гэдэг бэрээнд гарсан бол авах. Тэгэл яг нөр хүссэн чадж байгаа тайзан дээрээ гарна. Тэр чинь нөр манус олон тайзан дээр гарах тусам бэлтгэл олон тэгэл. Харин тийм ээ. Одоо манай тэг нэг үе одоо стендап комеди хөгжиж гинөө. Хөгжиж шүү дээ. Хөгж 4 5 клубтэй болчихсон. Тэгээ барууны тэр нэг хин билээ нөгөө нэг Will Smith алгадуулдаг хар марчин бол аимшиг гараа бэлээ. Тий. Чоо тоглолт моголт хідэн мянган үзээ. Аим шүү дээ. Тэг нэг тоглолтыг бүр ганцаараа фул авч явж байна. Тэг Крис Рок чинь жоок мөкүүд нэ онгойтой шүү. Биш нэ онгойтой шүү. Баавартай шүү нэг юм. Би одоо хүртэл тэг бас л амьдралын асуудлыг ярьж байгаа. Би одоо хүртэл X-тэйгээ хэн илүү эцэг их байх вэ гэдэг өрсөлдөө хийж байгаа тий. Нөгөө салцсан эхнэрийнхээ хүүхдтэйгээ тэгээд тэг амралтын өдөр би хүүхдээ авахлаарэ бүр заримдаа алдартай найзуудыгаа гэртээ дууддаг тий. Яг хүүхд маань гэртээ хараад ээж нь заавинда хэрвээ гингүүт манай хүүхд ингээ хойд авраагаа харж байгаа. Өчтөр миний гэрийн даалгаврыг Дрейк хийл гэж өгсөн. Леди Гага надаа өглөө өндөгтэй шарвин шарж өгсөн гэв. Гой сонсогч байгаа өстэй. Өөр тийм төвшний хүн шүү дээ. Тэгээ манай дээр тийм гарах юм магадaltaй хүмүүс байна уу? Гадагшаа. Биш ээ, ер нь зөв тийм тайпын болох хүмүүс ер нь ирээдүйтэй хүмүүс ер нь байна уу? Топ хүн мэд тээ. За гарах л багтаа тий. Гарах л багтаа. Одоо ингээл та урт хөгшрөөл тэгээ шинэ үе гарч ирэл гарах уу? Одоо жишээлбэл манус нь жишээлбэл ингээд өөр өөрсдийн сэдв ярьдаг ингээд нэг сэдв олцсон. Тэгээ өөр өөрсдийн гэсэн бас нэг хөрх үзэгчтэй олцсон. Тэгээ одоо бүр тэр хэмжээнд хүрнэ гэвэл энтх бүх амьдралаа хайж одоо гадагшаа зорчиж ижил хүү хамтлагшгээ тий. Дэлхийн комеди нь олё гэвэл. Тэгээд яг тэр дэлхийн комеди ч одоо юу гэдэг 200 сая дундаас шигшиж гарч ирсэн хүн тий. Одоо манайхны 5-600 мянган дундаас гарах ч бас нэг өөр шүү дээ.
Тэгээд тиймэрхүү төрцөн гараад бол амар л байд юм билий. Би ч юу ойлгохгүй. Тэгэл олон жилийн хөдөлмөрч тэд нар чинь бас гинт нэг өдөр тариа шагаад гараад ирээгүй те. Бас л ингээл хийдэг юм хийгээл ирж исэн хүмүүс байгаа хөх те. Тэд нар бол амар юм. Тэгтээ тэр дотроос 2 3 type байна те. Шууд ингээд хүнийг харж байгаа тэр хүнд оромжилчдаг нэг гараад байна. Зөндөө нөгөө нэг юунууд байгаа шүү дээ. Стил. Одоо тэр шардаг гараад байгаа шүү дээ. Хүнийг роуст хийдэг гараад. Тэр хамгийн амар бил бүрийн үлээ тэр хамгийн амар хийдэг чинь. Андуурсан биш маадаж тэгтээ шоронд очиж роуст хийдэг байхгүй. За. Ингээд баахан шар хувцастай хоригдлууд дунд ингээд тайзан дээр гар зогсож жагаад. За окей энд нөгөө нэг тэдгээр зэргээс дээш murder хийтэй хүн амны хэргийн хүмүүс байна уу гараа өргөсөж. Энэ гүлгэнүүдийг надаас хол байлга. Хамгийн ард суулга энэ тэр тий. Танхаа манхаа халаасны хулгай жижиг гаруудыг гаргаж иж тайзан дээр гаргаж ирж байгаа. За чам хин гэдэг гэж тий. Ээж авч байгаа энэ доо мэдж байгаа гэж байгаа. Бүр тий шоронд очиж хоригдлуудыг роуст хийдэг хэмжээний комедийн хүртэл биш шүү дээ. Амар хөвгөө. Манайхан ч гэсэн манайхан одоо ойлгодог болсон бох уу тий. Манайх чи сүртээр энэ даврчлаад байгаа юм байна тэр хэл. Тий. Манайх чи сенсац нэгтцэн л тий манайх ч тий. Одоо нэг одоо би бол жишээлбэл story telling гэдэг төрөл байгаа байхгүй юм. Хүмүүст гоё түүх ярьж өгдөг инээдтэй. Инээдтэй түүх үү? Хөвөрдөг ингээд юмуд нь ингээд. One linerууд шүү дээ. Ганцхан юм. Одоо манай. Өглөө босоод нүрээ авах гэсэн чинь ээж намайг ингэсэ. Тэгээ болоо. За би ажил дээр ирсэн чинь тэглээ. Ингээл нэг өгүүлбэрээр ирдэг. Манайд одоо ихвчлэн тийм төрлүүд нь амар их байна. Womanizer гэж бас стил байгаа. Энэ стилийг манай эдрээ жишээлбэл их хоногсоосон тий. Монгол ихчнэр ийм Монгол хүүхнүүд ийм ингээд тэгдэг үстэй. Хүүхнийгээ дүр төрдөг. Тий, Womanizer жоох стил тий. Энийг болохоор манай эдрээ хоногсуулсан бүр юу нь хүртэл хараалтай. Жагсаалууд нөгөө англиуд нь хүртэл badass motherfucker гэдэг стил байгаа байхгүй. Тэгээ жинхэнэ юу гэ хатуу баг тий. Тэр нь одоо манай ханууч юм уу тий. Гарч ирээ шууд загнаал ашигчаад эхэлдэг тийм. Тим юм байна. Бүр сайвжууд нь байна тий. Тэр нь одоо манай батаа байна тий. Шууд нэг нэмэх 18 сэдвүүд бэлхүүснээс доош сэдвүүд ярьдаг. Тэрнийгээ ч сайн ярьдаг тий. Тэгээ өөр нэг open mic шинэ гарч иж байгаа комедианууд бас нэг жоохон тиймэрхүү сэдв ярих гэж үзсэн. Тэр чи хвчлэн өөр өөрсдөө хутгалаад харж байгаа байхгүй. Адлаа. Тий, тэгвэл нийлгээ би. Батаа шиг л ярихгүй бол энэ хүнд сэдвээр та нар оролдох хэрэггүй ээ тий. Юм дээр миний бодлоор комеди нь бол амар тийм гүйлгээ авахын сайтай, фантастиктэй тий. Баг гэдэг нөө нэг тестогоос харьцсан шүү дээ. Хүмүүс жоохон гоё ингээл нэг инээгээл ирэнгүүт улам яг юун дээр инеч юу тэр талын дахиж ургуулж ярьж байраа л тий. Юм зөвүүл байх хэрэгтэй юм шүү. Нэг гол дөрмийн юм байгаа юм л да. Энгийн хүн байж болохгүй юм шүү. Одоо манай бидний одоо миний үдсэн те миний н одоо фаны хэмрийн мэн одоо суурийг тавьсан хүмүүс бол ялтчгүй X production, шинэ production өнгөт инээтэй тэр ах эгч нар маань те. Ах эгч нар болохлээр стил нь болохлээр ингэдэг байсан шнэ нэг. Одоо парик зүгэд гараад ирэнгүүт тэр угсаал инээдтэй байхгүй. Таныг бидний одоо эмгтэй болгоод гурван эмгтэй болсон сууж ивэл угсаал инээдтэй. Удаан дасцсан царай эсрэг хүстэн болцсон баг. Энэ нэг бидний байгалийн инээд юм байна л да. Байгалийн инстинктээр толгуурлаж инээддэг байсан тийм. Гэтэл нөгөө үзэгчдийн боловсролын түвшин амар дээшилсэн байхгүй юу? Тэр чинь дархлаатай юм байгаа байхгүй. Хүний байгалийн инээд гэдэг юм чинь. Явсаар агаад хэр баргийн юмд инээхэ болцсон хүн сууж байгаа байхгүй. Инээсээр агаад. Тэгэнгүүт тэгвэл бид нар юугаар энэ хүнийг инээх юм бэ гэдэг дараагийн асуулт гарч ирэнгүүт stand up comedy-гийн юм нь эсрэгээр байхгүй. Инээдтэй юмыг ярих биш, энгийн юмыг инээдтэй олгож ярих нь гол нууц нь байгаа. Хүн болгон шүдэ аваадаг. Хүн болгонд ээж байгаа. Ээж болгон үгэлдэг. Ээж болгон хүүхдтэй санаа зовдөг. Энэ дээр нь бид нар тоглолт хийх байхгүй. Тэг тэр нь амар гоё чухал байгаа. Жижигхэн юмыг анзаараад жишээлбэл ингээд фанаар болгож. Тэгээ сүүл рүүгээ бүр ядаргаатай чигшгтэй юм болгоныг тэгж хараадахаар сүүл рүүгээ тархин ингээд. Сайн нөгөө болчихсон юм. NTV-ийн нэг comedy club гэдэг нэг Оросын нөгөө комеди яваа шүү дээ. Тий. Тэр чинь орсуудын зохиоцсон оноо тахгүй юу? Тий. Тэгээ бид тэдний зөв нэг юм дээр алдсан нөгөө яг Орос хүний одоо тэр нөгөө юмр цааруулсан сэтгэлгээг монголоор орчуулж ярих монголчууд яаж инех юм бэ? Монгол аригчин, Орос аригчингийн тухай Монгол аригчин гэж хоёр өөр юм байна шүү дээ. Тэгээ монголчууд ямар юм дээр их инээж баястیں۔ Тэгэхээр чи Орос хүмүүс шал өөр ертөнц байгаа. Маа орчуулаад тавьсан чинь тэр даун гэж байгаа. Тийм, манай бас нэг комедиан байгаа шүү дээ ингээл яг Америк комедиануудыг орчуулад идэв. Жохон засвар хийгээд. Тэр Монголд нэг бол Монгол инээж байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр Монгол хүний нөгөө шог юм нөгөө юу гэдэг оюун ухаан чинь Монголдоо тохирсон юм л байдаг байхгүй. Би үзсэн шүү дээ комеди хийж. Намайг ингээл тайлан дээр гараад бүгд нэр гэл юм байсан. За царайг хараад үгүй инээлгдэг хүн шүү дээ. Чаплин багш хоёр л шүү дээ. Тэгээд яриад бүгд чимч юм болсон.
Тэр ярихгүй байж гэсэн. Тэгэд ярихгүй байж бол бүгд инегээд байгаа байхгүй. Ярих гэж байгаа шиг болоод. Тэгэхээр ийм дуугүй инээд гэж басан тий. Чавлын. Угаасаа тийм байлээ. Нутгийн одоо юу байгаа шүү дээ. Бидний хэрэгэлдэг үгс одоо уур амьсгал нэг тийм юм. Одоо би ч тэр хавийн нэг инээдтэй юм юу гэдэг юм уу те. Яагаад заавал англиар комедиг дэлхий рүү хэрүү зүтгэж амбицлахаар болвол амьдралаа золиослно гэдэг байгаа нь тэндээ амьдрах л хэрэгтэй байхгүй. Тийм тэр хүмүүсийн нэг дунд нь орох хэрэгтэй. Дунд нь одоо жишээлбэл Америкууд ингэж байгаа байхгүй юу? Хагасааны өглөө роботын шимдэг лузер үстэй чи энэ хүмүүс ингэж савж унаад байгаа байхгүй юу? Тэгэд робот юугаа эдэр яриад байгаа. Ямар жинхнээсээ Америкт очоод те нэг хэдэн хоног аялж очоод монголчуудтай хамт шоу утсан чинь салганцсан гарууд эмийн сан орж робот төсийн нэгдэг шингэн ийм аваад ингээд хагасааны өглөө ингэсэн сууж. Тэнгүүд харин яг тэр шиг болоод байгаа байхгүй юу? Тийм яг л ийм ба. Гэтэл манай нөгөө нэг комедийн Томоко гэж байгаа шүү дээ Япон. Тийм. Томоко гэж чинь бол жинхэнэ жоок нэрж байгаа юм баг. Одоо жишээл Монголд хурж ирээд хөлийн сураад нийгмийн амьдраад бүр Монгол юу нэр хилцээр нь жоок хийж байгаа. Тэр нэг жааглаа нэг юм Япон нэг Япон залуугийн Монгол хэлээс ярьцлага өгч байгааг би үзлээ. Би Монгол оронд дуртай, Монгол хоолнд дуртай, Монгол их гойч шиг. Миний бүр уур хүрээд нөгөө хонцтой дургуу гэдээ шүү дээ. Зүгээр ингээл заалт пэр гэж байгаа. энэ тийм шүү дээ. Хонцтой дургуу гэдэг үг бид нар бүгднгийн энэ дотор хадаастай явж байгаа байхгүй тийм. Тэрэн дээр тоглолт хийж байгаа байхгүй тийм. Энд их чухал байна тийм. Энэ нийгмийн харах хэрэгтэй. Монгол хүмүүс чи харин ч өөр улсыг бодвол амар тийм шооч хүмүүс байхгүй. Харин тийм. Бүр дээр үсэ тийм байгаад байна. Гараад тах юм явуулдаг. Тэр нэг юм хар цагаан зургаас хилээ гаргаа ингэж үгээ зураг 16 бодлоо. Тухайн үед юу дараа байсан бэ? Тухайн үед зүгээр ярьдаг тийм. Тэгээ монголчууд юм дээр үесээ тийм амар хэрэг дуртай. Алаа шогч могч хүмүүс явуулдаг гэдэг. Гадны нөгөө хүмүүсийн баахан бичсэн юм чи. Амар сониуч хүмүүс байдаг юм. Тийм юм итгэхтэй айгуу тийм юу юм шүү. Хазад 7 жил итгэдэг тийм гараад байдаг шүү. Өнөөдөр суудсан тий. Надлаа яаж ийж яваад. Амар уусараа таартай уншаа бас богч чи. итгэх муухай. Тэр аргийн хүмүүс итгэхгүй яг ингээд нүдэрээ харж ихээрээ сонсч үзсний дараа мараа гэж яриа нүртэй үстэй. Хаацныга дараа тий. Монголчууд амар одоо ер нь ингээл хятад хүн солонгос хүн ингээл айхтар майхтар гэж тэгдэж шít нэг хятад тэдэн солонгос сити Япон. Бүр 10 Япон байд нэг Монгол мангар муу санаатай. Веб нэг жиг зэлдэг гэдэг зүгээр юм шүү. Тэгэл нутагт нь очил заллин хийгээл хулгай хийгээд байгаа юм байна гэж тий. Үгүй тэгэл амар залтай зөвхөн санаатай байж л тэгэл дэлхийн талыг хэлжсэн байл үү. Дебил тэгэл нэг хитэн гарууд чиг үйл тэгэл яах. Хизээс ялт хийж үзээгүй зөндөл улсууд байгаа байхгүй амар олон сая ванта. Тий. Дандаа энэ тийм голон байцсан энэ. Манайх ч гэсэн чи юу вэ тий. Эзлээ зүгээр яваад байдаг. Бүлшнэр эргүү хүн байр хийж тэгж хэлэхгүй шүү дээ. Нэгдүгээр чинь нөгөө нэг нүүдэлж ард хүмүүс тэр нь ийш тийш явахт амар тусалж байгаа хөх тий. Хаанч тасаа. Өөрийнхөө тусалсыг уугаагүй явчихдаг. Ерөөсөө өөсөө. Монгол залуучууд нэг газараа нэгдээд цэргийн сахилга зохион байгуулалтанд ороод нэг тийшээ үүрэг гүйцэтгээд явахаараа яг тийм юм Монгол юм сүнсэн гарч ирдэг юм. Амар өөрчлөлттэй юм. Тэгээ Афганистанд би алав хажих чинь манайхан чинь зүгээр нэг ингийн гарч чинь хайлтбар ажиллаж. Зүгээр нэг гар нь гарч ирэл шаал өөр юм хэлээ. Ер нь жоо амар өөр. Тэгээд нэгдээд ирэхээр яг нэгдчихэл юм бол бас юу ч гарч ирдэг юм. Тэгээ олон авьяастай наад чинь бас нэг тийм дээр үе яриа өгч юм. Сүнсэн биенүүд нь яадаг ч гэлээ. Тий. Тий, язгуур сүнс. Тий. Энд бие сүнс хоёр чинь. Бие сүнс, язгуур сүнс, цагаан одоо юу гэдэг цагаан юуны сүнс, ясны сүнс. Тэнгууд нэг одоо хүн дээр чи 8 9 төрлийн сүнс хүмүүс байждаг. Тэг. Яг бүгд өөрөө дайн маны газар чинь мэдээлэл дайны газар байгаа шүү дээ. Тэр чинь тайм амар биш тий. Хамгийн ганг нь манай Монгол зэрэг байгаа юм чинь. Хаанасаа чи марг ясны маск саскаваас шүү дээ. Манайх чи сүртэй яг кинон тоглож байгаа шүү дээ. Амар ганган хүмүүс байдаг шүү. Амар ганган. Гэтэ чадварлаг. Тий. Чадварлаг. Тэр цаана нөгөө юунд нөдөг бах уу тэр генмен тус мус нь одоо юу гэдэг нэг юм. Мэдгүй тэр дээр үед ямарчсан тэр нөгөө бичвэл Монгол зэрэг мангар ганган амар үнэтэй материалаар хувцсан байдаг. Ой дуулан муулган юу Японы самурай мамурай. Яг зүгээр шааш явж. Тэр нэг генерал хэлж байхдаа Америкийн генерал байсан л да түүх судлаач генерал. Тэгээ тэр баазын эргэлж одоо удирдагч нь генерал хүн байсан. Тэр хүн орж иж хэлж байхдаа юу хэлжсэн гэхээр монголчууд яг явсан газар инх тайван тогтдог болохоос дайн болдгоо маа гэж. Тийм болохоор бидний дэлхийн 200 улс дотор судалсаар гад бид нар өөрсдөө монголчуудаар хамгаалуулт юм аа гэж. Тийм. Тэгээ монголчууд байсан газар бүхэн инх тайван байдаг юм аа. Энэ Эгрис бааз дээр монголчууд ирснээс хойш довтлогоо маш бага болсон.
гэж байгаа байхгүй. Тэгээд би тэр Америк одоо нөгөө манайхан хоорондоо ярьдэн шүү дээ. Манай Монголын цэргүүдийг очиод нэг гал тоогоонд ажилтдаг мэл тэгэл яг нэг өөрсдөө сэтгэхээр нэг юм ядаргаатай ярьдэн шүү дээ. Яг үндэ очсон чинь тэнд нэг гал тоогоо могоонд юу вэ? Юу манайхыг ажиллуулахааргүй байхгүй. Бидний хэрэг Амар гал тоогоо байхгүй. Тэр чинь бүр вала лаг Шангрилагийн галтгаараас аваар байна. Тий. Тэгэд нөгөө жинхэнэ халуун шоколад бүр яг ингээ халуунаар байдаг. Багсны жинхэнэ халуунаар байдаг. Жохон нэг зэвхээ ирдэ. Тэгэн гутлаа Яг ломболооч гэж. тэр Америкийн цэргүүд Монгол цэргүүд манж байгаа байхгүй. Үүснэ. Яг үнэндээ Афганистаны Талибан, Паштун гэдэг босгоч нарт юу хэрэгтэй гэхээр Америкийн цэргүүд хэрэгтэй. Тэднийг аюулгүй байдлыг хангадаг ганцхан зэрэг нь Монгол. Монголчууд гадуур нь Афганистан тэгээд Америк ингэ явдаг. Айхтар шаарнууд өтер Америкууд ч Монгол зүг. Тэгж дэрдэм байлээ. Харин манайхан ч юм ядаргаатай гэвстэй. Яг ингээ харуулын постоос хараал байж байгаа хэрэгтэй. Хүн ирүүл зарлах хэрэгтэй. Тэгэхээр бөмбөгтэй машин ирсэн чинь жолооч нь бууж жургаагаар бөмбөгийг аюулгүй байдаг. Өөрөө гарч гүйж гараад нөгөөх нь бариад авсан сууж ин гэвстэй. Гэхдээ тэр ч арай болоогүй зүгээр. Яасан гэлээ. Ад заяа самбоо яндоо хоёр баггүй одоо ийм дөрвөлжин баазсан гэсэн юм шивэш. Тэгээ яг энэ дөрвөлжин баазаа хоёр өнцгтэр манай хоёр Монгол зэрэг гарч ирсэн байхгүй. Тэнгууд л Америк золиосгч ихний машинтайгаа ирээд 69 шиг машинтай ирээд яг ийм нөгөө хашаа байгаа шүү дээ. Тэрийг ингэж мөргөж очингуудлаа дэлбэлээд арийнх нь одоо энэ 30 шиг тийм 31 шиг машинаар дүүрэн тэсрэг бод цацсан машин орж ирээд баазын гол дэлбэрээд тэн чинь дандаа Америк золиосгч нар байгаа шүү дээ. Орж ирээд дэлбэрээд тэнд байсан нэг ч хүн амьд үлдэхэрэг байсан байхгүй. Ер нь болоо. Ер нь бол. За. Тэгээд эхний машин орж ирээд зогсоод дэлбэр төдийд яасан гэхээр хоёр талаас нь манай Монгол зэрэг нөгөө ардлын машины нөгөө яг гол машиных нь жолооч руу хоёулаа нэг нь адинаар буцаа байхгүй. Нэг нэгээр нь. Нэг нь болохоор яг автоматар так гэдээ явуулсан. Гэхдээ тэр хоёрыг яг аль нь алсан бэ гэдэг нь бас сонин. Тэгээд яг азайг алсан гэж ярьдаг. Тэгээд тэр баазын цаана дэлбэрэхэд бааз дотор байсан бүх шилийг л хагалж байгаа гэж байна. Машин бүр дэлбэрсэн юм байна тий. Дэлбэрсэн. Тэр чинь нөгөө жолоочийн буудаж жалаад тэгээд энэ чинь ингээд газар ухц юм шиг юм том дотор. Тэгээд тэнд амар гадны зэргүүд баярлаад бүр уйлжсэн гэж байна. Тийм. Тэгэхээр манайхан зүгээр яг үнэндээ зүгээр хончт нь тэг малчин ардын хүүхдүүд л байгаа шүү дээ. Тэгээд адуучин хоёр л Өн насаараа тарга болцсон чи мангар бил. яг тийм байгаа тийм. Аав нөхөрч байгаа чи жишээ бүгд хэлгэн. Нэг нь өөр ангаа, нэг нь ховдын хоёр нөхөр л байгаа байхгүй. Тий. Ер нь тэгээд энэ хөдөө хээрмээр үсгэж чинь амьдралд амар олон юм заадаг. Буугч чинь тэр хоёрт байгаа Тий. За ер нь яг Үгүй хаанч үсч өгөхгүй тийм болдог. яг Монголын хоёр яг үнэн баатар бол тэр байгаа байхгүй. Тэр хоёр. Тэгин штэ тий. Дэлхийн нийтэд ингээд Монгол гэдэг улсын нийт өдрийн дотор Тэрийг ярьсан уу? 8 тэрбум хүн дотор цац тий. Тэр ярьсан уу тэгээд? Тэр нөгөө хүн зогсоосны бүр ингэ гаргасан юм уу тий? Да яг уу гаргах нь ч гаргасан. Гэхдээ яг нөгөө яг тийм баатарын төвшөнд бол манай монголчууд байлгаж чаддаг. Миний бодлоор бол яг миний хоёр баатар тэр хоёр хүн байдаг байхгүй. Тэгвэл яг наадах чи ирээд юм байна. Тий. Би жоохон давслаа гүүж гараад бариад авцсан. Арайс гүйж гараа. амар шүү дээ. Багшийн тестостерон ингээд өгцөн явж явах зэргийнх нь юм асуунгууд энэ таавар шиг хариултууд өгдөг шүү. Багшаатаа зодтолтул хамгийн их нь тэндэн зохих багш. Багшд нь хүн зодтолтохыг зааж байгаагүй. Яаж хурдан алах вэ гэж. За би олон юм ярьж алуулах нь тасалаа. Зөө. За тийм сантай байна гэж. За гоё. За манай нөхцөлчс гоё явж байна. Өнөөдөр ерөнхийдөө эрүүл мэнд нөгөө шефо ирээд жоохон эрүүл мэндийн газар гарц тий. Гоё шүү дээ. Тийм гоё хэрэгтэй сэдв ярьлаа шүү дээ хүмүүст. За тэгвэл нөгөө бид нар ярьсан шүү дээ. Гоё бас нэг өргөж өгөө. За энэ кластеринг гэдэг чинь үнэхээр тийм одоо бидэрч одоо араатай юм шүү дээ. Тэгэл өөх мөн хөдөлөө зүрх цогсно гэсэн. Тэгвэл яа хон ягаад зүрх үзэл өгдөггүй. Нэг ширхэж өвс идэггүй тий. Эслэг түүч байхгүй өөх идэл явж байгаа. Юу ялаагүй тийм үү? Яг зөв нэг Тэгвэл ямаа тий одоо юу гэдэг вэ тий. Мах идэд таргалсан гэж чон гэж би дуулаагүй тий. Өвс идэд таргалсан үхэл гэж юм уу тийм байна. Ногоо идэд ингээ бүх баасчин гараад идэм бол энэ төр гэл хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. Нөгөө амьдралын юм цикл байхгүй. Өвсний жилт нь махны жилт ингээ нөгөө нөхөж явах хэвээр. Тий. Ингэж нөгөө одоо үхэр чи юу гэхээр ямар ч зүйл робот ч бол хаалган бол өмөө гэж гараад харахгүй болдог өвс идэх. Өөр юу ч хийхгүй. Тестостерон гэдэг дааврыг заавал гаднаас авах шаардлагагүй. Бид нар зүгээр л яг энэ шиг эрүүл хооллоод дасгал хөдөлгөөн хийгээд нэг орилж чалаа тий. Дийлэх юм уу? Дийлэхийн тулд орилоо тий.
Тэмцэл гаргаад ирсэн шүү дээ. Шагах тосон Хүний тестостерон бие үйлдвэрлэж яадаг юм шүү дээ. Энэ чи өөрөөс тийм байхгүй нэг хүн хөдөлгөөн ингээл Тий. одоо юу гэдэг KFC ч юм уу одоо юу гэдэг бургер ч юм уу бургер кинг ч юм уу баян гэдэг яг мэдээж тэр газрыг би муулаагүй л зүгээр хаяа ингээл гоё Kentucky Fried одоо юу шарсан дахиад маа гэдэг. тэрийг харин зүгээр шатаах л хэрэгтэй байгаа Тэр тэр гоё эдсэн юмнуудаа одоо нүүрс ус амар их хөдлөж бодлоо тийм би тал хийчихлээ. Халаартаа маасалтаа. Тэгэн гутаа ингээ удирдлагаараа үзээ кино үзээд хөдөлгөөн байхгүй шатаахгүй нөгөөдгөө буцаад нөгөө аккумулятортай чихээд нөөслөд байгаа шүү дээ. Тэгэн гутаа тэр хүн чинь нөгөө нэг хөдөлгөөн болоод тэр бие организм чинь нөгөө өөртөө бодож эхэлдэг гинэ. Оо ер нь фистэ башаардах цаг нь болцсон юм байна уу? Ухах цаг нь болцсон юм. Тэр дэрийг салга малга гэл. Хамаг юм салгаж эхэлдэг гэж байна. А хүн хөдлөөд нэг өдөр болгоно хөдөлгөөнтэй байх учраас бүх юм сэргээд идэг. Болоогүй байгаа биш үү? Зүгээр ажиллаж шүү одоо тий. 7 хоногийн 5 өдөртөн гоё хөдөлгөөний зөв хаалцдаг. Зүгээр энгийн гоё хааллаад. Тэгээ 2 өдөртөн багдгүй тий. Хамаг буруу. тий багш хаяа гоё тавьдаг байхгүй нааг бүтэнсээ өдөр мөдөр заалгаа за минийх өнөөдөр нэг ганц спагетти гусаараа маргааш хоёул хөл ин шүү гэд маргааш нь шатаа хөлчин ялангуяа хамгийн их нөгөө нэг калори шатаадаг. Тэгээ тестерын даав чинь төмсгнөөс ялгардаг. Тэгээ хөлтөг ойрхон уучраас ер нь хөлний тасгал амар ачаалтаа хийхэд тестостероны ингээд юм амар өгсөн тий. Тестостероныг одоо хамгийн их нөгөө өдөөж нөгөө сайн гаргадаг бас дахиад бодисууд байдаг. Одоо чи цайрыг ихэдлээр тестостерон ялгаралт нь ихснэ. Тэгээ цайрыг юунаас авах вэ? Тийм бас. Цайрыг их өөртөө шигээх нь бол юу вэ? Витамин хэрэгтэй. Бүх тийм хооронд ялгаатай юм л. Тэгээ бид нар наранд байгаа Д витамин гэдэг тэгт яах вэ гэхээр заавал нар руу одоо ингэ шарагдахтай гол юм шүү дээ. Өөр бас одоо юу гэдэг тийм одоо өв сургамж идэж тэр Г витамин сайн шингэнэ ч гэдэг. Тэгэхээр энэ миний бас сайн мэдээд ирэхлээр одоо цайрыг бид нар юунаас авч болох вэ? Тэгэхээр би цайр их хэрэглээд одоо зинк хэрэглүүл тестостероны ялгарх нь илүү сайжирнаа ч. Хоолноос цайрыг яаж авах юм те? Хоолноос зөндөө юмнууд байгаа байхгүй. Одоо нэг зинк гэл одоо юм чи хөгжсөн шүү дээ. Бүгд Google-ээр хараад. Тэгэл зинк урамшил одоо химийн аргаараа юунаас авах вэ? Байгалаас юуг нь авах вэ? Тэнгууд химийн аргаараа авсан чиний бид 20% нөлөөлөл нь байгалийн аргамаар авах чамд 80% нөлөөлөл гэж байна. Тэгээ бүх юм байгаль нь 100% илүү байгаа. Тийм шүү дээ. Бид нар чи одоо энэ байгалийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Тэнгууд химийн мэдвэл 20%. Одоо нөгөө нэг дэлгүүрт байдаг нөгөө Е витамин гэдэг чинь тэ одоо юу нөгөө нэг бишээ нөгөө омега гэл нөгөө нэг юм тосон витамин. Нөгөө худлаа гэж байна. Харин тийм. Ялангуяа манай цар чинь бүр худлаа гэж байна. Яг үн. Манай энэ зүйл тариг угаал тань тэс нөгөө чон өөхөд агуулмж нь амар баг гэж байгаа байхгүй. Одоо тэр омеганууд чинь тэрнийг нөөшлөгч элдв янзын минут нь амар их. А тэгсэн дээр бол манай их гэж байгаа. Тэгсэн дээр чи зүгээр чанартай нэг удаа л загсаа сайхан 7 хоногт нэг идэвэ гэж тийм. Бос юм шүү дээ. Юу загс. Хоньны сүүл биш үү? Тэн дээр 3 6 12 хэд мэд бүгд байдаг гэж байна. Зөвхөн Монгол хоньны сүүл. Тэг чи Эрдэнэтэд авчих. Тий, зөвхөн Монгол хоньны сүүл. Нөгөө манус өөхөө хөвлөг гэдэг чинь хоньнууд бас хамаг юмнуудаа тэр хоошоогоо нөөцлөд гэдэг байсан шүү дээ. Яа зөндөө. Хоньнууд яануудаа энд хийгээд яг годгоо чонц юм зөвхөн энэ аваа явж байгаа шүү дээ. Яг хойноос нь зуудаг шүү дээ. Бүксийн нухдаг гэдэг шүү дээ. Чанарын чинь сүүл идэд идэв шүү дээ. Тий. Тэгсэн чинь зөвхөн Монгол хоньны сүүл нь шүү. Няцын гэдэг нэг тийм бодис юм байна. Няцын гэдэг. Тэр нь болохоор хүнийг юм залуужуулдаг, зүнүүлтгүү, үргэлж ой санамжийн эрүүл байлгадаг тийм юм байт юм биш. Монгол ч нөгөө одоо нэг Альцгеймер үл нөгөө оюун санаагаа мартдаг өвчин ерөнхийдөө 98% байхгүй. 2%. Солонгос чинь та нар машин дээруулаад босч ирээд их чигээ санахад чи үнэн яг үнэн гэдэг байхгүй. Бүгд тийм. Яг л бүгдээрээ хэмжээ хийцээр байгаа хоньны сүүл байхгүй шүү дээ. Салин буучлаар гахаа өөхөө идэл тэгэл гахаа өөхөнд ямар ойлгох юм бэ? Нөгөө онны сүүл авъя. Яг чон зууж ирсэн ангийнхан шүү. Чи үдэстэйс чинь. Тос идэд бас чинь нэмэхгүй шүү дээ гайгүй шүү. Тэгээ яг нөгөө жоохон хүүхд мөхт чинь нөгөө нэг соосгоны оронд нөгөө чансан нөгөө залгиж болохгүй юм гурвалжин бандаг игээд хүүхд. Юу ч хайс болсон согцсон болоо. Амар сайн байхгүй. Манайхан энэ хоньны сүүлийг тэгээ энэ дэлхийн тэр ер нь хүнсний дутагталд орхон тодорхой тий. Одоо 8 тэрбум болсон. Цаашдаа яах вэ аргаа орж ийн. Одоо орны чи бензинээр хэлчихсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манай малчид инээд алдах цаг нь болж байгаа байхгүй тий. Дэлхийн нийтээр ийм гоё юм натурал бүр ингэ манайх бүр энийг хадгалж үлдмээр одоо ихэнх нэг төврөө нүүдлчингээр ийшээ орж ямар ч амт чиний рестораны зөөгчд бол тэнцэнэ гоё хонь манай яаж тэр сүүл мүлийн дэлхий гаргахгүй яаж тэргээр саалаа хийх юм ийхүү гэж бодох хэрэгтэй байхгүй хэдэн мянган хоньны сүүл биш үү саалаа алярны шүүсэн дарсан саалаа чи төсөөс жоохон тояам яарсан саалаа өгнө гэдэг чинь хар талах болох юм уу? удахгүй зүгээр дэлхийн монголч уулан заяа. Тэгээ энэ зүйл зүгээр тэр тоогооч хоол гэдэг. Тэр хоньны сүүлийг амсч үзмээр байна. Тэнгис тоогооч шалсан $50 one piece 50.
шилгээ байх хэрэгтэй. Түүхээс бананри тэгээд гоё өстой. Тэгэл баяжмаар авах. Манайхан одоо энэ хөдөө аж ахуйг бол одоо ч дэлхийд биш үү те. Дэлхийд хөө Монголд биш үү те. Нөгөө ноос ялгагч одоо мэрэгчлээ шүү дээ. Ноос боосны. Сарын 5 сая төгрөг өгөж болохгүй. Тэнгууд өдөрнөөс нөгөө хүмүүс нэрэд энэ зөөгч гэдэг. Тэгдэг. Тинчний тэр ноосны тэр ажил одоо юу гэдэг үлдэр амар зү кул ах. Би тэр хятадд амьдарч байхдаа л ойлгосон. За яг хаяанд ирсэн юм байна. Дэлхийн нийтээр хүнсний дутагдлалд угаасаа орсон юм байна. Орцсон л. Хиймэл махтай, хиймэл бүх юм ингэж Хиймэл космос. Одоо хиймэл өндөг, хиймэл одоо тий. Хиймэл эргэтэн чиг шиг. хийдэг хүүхэн чиг шиг. Яах гэдэг. Тэгэхээр одоо манай Монгол бас өгнө гоё байгаа тий. Явж малчин болд юм уу бааврын араас гэх. Би ч одоо гоё юу ямар шүү дээ. Одоо би ингэж байна. Одоо ингээд яшиг зүгээр энд тэгээд хөдөөс ирсэн хүмүүс байж. Би зүгээр сайхан гоё хөдөө гараад тийм шин төрлийн гоё юмнууд юм байна. Хоолоо. Биш ээ. Нарийн ногооны бизнес юм байна. Тий яг тэгмэр. Одоо энэ өвчтөн бомдор та нар Монгол руу очиж идэхгүй дандаа энэ тийм хөрш орноос ирж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Хими, жиггээ хими орно. Манай Орд авдарч нь манаас ч эхэлчихэж байна. Манай өвөр Монгол найз хэлж байгаа байхгүй. За ингээд хоёр брокколи барих гинэ. Манай өвөр Монгол найз хэлж байгаа байхгүй. Тий, нэг нь Монгол байна. Тий. Ч үстэй. Хоёр Монгол брокколи, нэг нь тод нохон гээ. Нэг нь болохоор арай юм цайварт болцсон. Тэгмэл хэлдэг гинэ. Энэ дээрээс нь нөөшлөж ингээ цацсан удаад хадгалагч. Ой, фрэш харагдав. Тий, харагддаг. Энд чинь бүр ингээд өмнөд орноос бараг сар гарна явж байгаад ирсэн. Одоо ингээд энэ нь болохоор гэхдээ арай хямдхан. За энэ жоохон өнгө муутай нь бол нүүшлэх тацаагүй. Арай жоохон үнэтэйгэн бол манай монголчууд ч нөгөө бизнесээ бодвол өнгөтэйг нь аваад авчихдаг гэж байна. Манайх ядуу юм чинь хамгийн хямдхан, хамгийн Хямдхан. муудгүй тийм байдаг. Ядуу орныг зовлон байна шүү дээ. Тэгээ ер нь бол хөгжч мөгзөрсөн имийг идчих гэдэг үстэй. Хөгзрөөгөө л харин ноотор шүү гэдэг. Тэгэхээр ноо тэрмэр тий хэдүүлээ. Өө би одоо бодох энэ хөлмжийн аж ахуй манад ерөөсөө хөгжихгүй байна. Улсын дэмждэг. Нөгөө манайх чинь дампуу устай юм чинь. Дээрээс мөнгө өгөөч, чимэг өгөөч гэдэг тийм устай юм чинь. Энэ араа Улаанбаатарын зүйлийн амар хямдхан юм ногоогоор одоо юу гэдэг брокколи нөгөө спинач энтрийг хангах бүрэн болж байна. Зүгээр цэвэр юм шүү дээ тий. Энэ бүр гайхамшигтай хамгийн сайн. Одоо наадах чи хийдэг боо уужаад байна. Яах вэ? Энэ чи юу шүү дээ. Хаанаас эхлэх вэ? За ханиудаас нэх үү? За Энэ чи хамгийн сайн бензинээр бол хамгийн сайн бензин байхгүй тий. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг тариад Монголд ургуулчих гэх тэгэхээр бас нэг баачкагийн бизнесийн зогсох гэдэг юм шиг тий. Урдаас ингээ хөөж. Тэгээ урдаас нөгөө хятадуудаас ч манайх орж ирдэг шүү дээ. Манайх чинь заваа юм байна. Одоо шүү содоо гурлаа шүү дээ. Чи жишээл одоо юу гэдэг жимсээ хариуцаад содоо одоо юм брокколи хариуцаа хятадас орж ирдэг зав. Би болохоор одоо нэг арай өөр юу байдیں۔ Тэнгууд дундаас нэг өөр баачка гарч ирнэ шүү дээ. Одоо та яар ногооны бизнес хийдэг бол нэг нь жимс нэг ногоон гэдэг шүү дээ. Тэгвэл би орж ирээд бандрын орлого ирэнгууд та яар ярьж хагаад одоо дангуун дээр бандрын 15,000 зарж шүү дээ. Тэгвэл би нэг вагоныг оруулж ирээд 15,000 зарангууд нөгөө та яар нийлж хагаад энийг 8,000 болгоно шүү дээ. Тэгвэл энэ Тэгвэл би зарагдахгүй ялзраа шарчих. Намайг ялзрын алдалт тэр 8,000-аар зарчих. Тэгээд хүмүүс юус ор. Хизээ юу. за ноо тарцгаа тий. наа нөөсөн. Ноо гэж хоо таадрах би яах юм бэ гэж. Багшаа гэж юм. Тийм. Тогсоогоос Мангар бахуулга шамаг алгадах юм шээс дээ. багшаа нэг юм ярьчих юу гэсэн би таны ганцхан шаалт. Яа хамстай дээ. Шүдээ зууж энэ төр тий. Тэр нөгөө бид нар нэгэндээ хайртай баймаар байна. Монгол хүмүүс ялангуяа тий. Тийм ээ. Ядаргаатай шүү дээ, ядаргаат. За тэгвэл хідүүлээ нийлж байгаа. За би танд бол гизний 6 болчих гэдэг. За тэгээ би одоо яг хараа. Одоо ингэ Тий. Одоо дараа чи ингэ нэвтрүүлэг дээр бусдаар бол гайгүй уустай. Жохон нэг энэ байхгүй чи би турга байсан даа ч ялгаа авахгүй зүгээр. Олон нөгөө нэг юм ингуудных гоё нэг юм кинон дээр юм зураг мөргөд шүү дээ. Стори мөр дээр нэг юм гисэн. Одоо юу гэдэг би энэ болчих. би ч одоо 40 настай. Би өс шиг. Ийм мөхмөхтэй болмоор. Энэ юу гэдэг надад чи. Одоо ви өсөг гэх юм уу одоо нэг юу гэх юм бэ? Монголоор үү. Тэгээ хүүх ингээ тайлангууд хүүхнүүд үү гэдэг. Тэг яг энд нь амар дуртай гэсэн юм шиг. Одоо яг ингэж ийм болох. Ийш амар дуртай гэсэн. Дуртай гэсэн. Чи бол аяг зовдөг. Гэтэ манай яг ийм булчин ингээ харахаараа наач тариа гэж манайх дийдэг байхгүй. Одоо шин дэгжил байгаа шүү дээ. Мо тарианы өстэй аач гээ. Ядаргаатай өстэй нэг хатгаагаа төргөн имчлүүлээд гараад ирсэн найзгаа наач тариа авста. Манайх ч зөв. Бөөнөр нийлж байгаад сайн яваа нэг гурав татсан өөрсдөө хэрэгэнд оруулах юм шүү дээ. За хоёр зочиндоо гоё юм өгнө бэлгэлнэ. За энэ одоо та хоёр жиг хэрэгтэй байна да. Нөгөө юу дгүлээ.
биш ээ нөгөө бактери. ашигтай бактери. Гэтэ энэ хамгийн зөв ашигтай бактери зөө. Энэ одоо бас манад орж ирээд одоо үйлдвэр нь бас баригдах гэж байгаа. Яг антибиотикнд өгдөггүй бүр тийм бактеритэй гэж байгаа. Зөв. Бүр алаа хийцэн. Чиний тариа мараад өгөхгүй мэн. Тийм байна нэ. Энэ айгуу сайн. Одоо гэхдээ ялангуяа шинэ бас юм гараад ирсэн байлээ. Энийг одоо энэ чил хүүхд мөхт болгол нөгөө гашуун юм чинь дургууд шүү дээ. Аарц шиг өөр хамтдаа энэ банантай гараад ирсэн байхгүй. Тэгээ яг энэ энгийн одоо энэ ашигтай бактери бол хэдэн тэр бөмжглээ мэдгүй. Миний толгоонд орж ирэхгүй л олон тоо байл. За манайхан бас энийг гадуур дотор ивэл сайхан хүүхдүүдэд авч өгөөрэй. Маш сайн юм шүү. Худалдаад аваарай. Гөгшин настай хүмүүс ээж аавдаа авч өгөө. Тэгээ эн чинь бас заавал шууд ингэ тарах шиг уухгүй мэн. Дарлаа шүү дээ. Тий, хоол моолныхаа араас Үн чинь бараг 7 хоног хэрэглэв юм шүү. Тий, 100 грамм, 50 граммаар нь хэрэглээд бол. За. Nice. Тийм бай. Нэг наснаас доош хүүхд Энэ миний тарианд өгөхгүй гэж бодлоо. 10-аас 30 мг гэж шүү дээ. Энэ чинь хүүхдийн уухгүй мэн. Харин тий, тэгэхгүй нөө мэдхгүй хүмүүс шууд уучих гэдэг. Тэгвэл бүр хэмнэлттэй байж шүү дээ. Ганц балгаал явж. 5-аас дээш нас 5 хүртэлх насных 30-аас 50, 5-аас дээшийг бол 50-аас 75. Энэ бүр хүүхдийнх нь юм байна тий. Содоог нь үгүй би юу ч харахгүй шүү дээ. Ингээд харахгүй. Би шилтэй. Ядаргаад тий. Орой араа бах болсон. Энэ одоо юуныхан бөөмд. За ямар ч нэг гоё ашигтай бактеритэй боллоо тий. Ямар ч нэг. Гоё юм билээ. Баг орно бэлгэл дээр гоё явах. Тгий. За ингээ манай нэвтрүүлэлт ирсэн та хоёртаа бас их баярлаа. За зөндөл гоё эрүүл мэндийн. Сүүлдээ бүр ногооч руугаач орчих. Муучлаа тий. Одоо яана. 2 Монгол нийлээ тэгнэ 3 Монгол нийлээ тэгнэ гэдэг шиг яг тэр ярианаас Бар саяар алхалтгүй боллоо багш. Араас нэг байцаа. Хамгийн сүүлд нөгөө хэдэн 700 Монгол нийлээд бүр яа балраа өстэй санаж байгаа үстэй. Өөр Монголч хэлээд цэлэн эргүүлээд тэгээд дотроо тавьчихсан үстэй. Тий амар байгаа үстэй зүгээр дотроо хэдэн миллиард тонн руу тийм зэрлэг хүмүүс шүү дээ. Тэгээ Сталин малн чойсон тэр ой наач юу болд. Өөр Монголч хэлээд наач гэж 700 морь унаа гараа. 5 замын дан. 5 замын зэрэг. 700 зэрэг өөр Монголч хэлүүлэх гэх хэтрүү байхтай явж чи боддоо. Үгүй тэгтээ ой. Төсөөлтөө заа өөр Монгол нь авшрууг байсан бол чөлөөлсөн байдаг. Уул нь тэр цаанаас нь дэмжээд нэгдээд ингээ хятадтай байлтчихсан байхгүй сэлмэр дүүдэл буудаа шүү дээ. Бас тестостерон аяар байгаа шүү дээ. Амар юм. За ногооч руу орсон. Одоо бүр нь 2 усын геополит руу орчих. Наадга 50 багшаа. Нэвтрүүлгийг эхлээд дуусгая. Тэгээд бүр амар тэгжсэн юм чинь одоо тэгээд бид гурав дээр дахиад нэг 7 өний өвчин. Би дорох юм яах юм. Хаширт ийм нөгөө өөхөний нөгөө ийм тогтой юм байдаг шүү дээ. Тэгээд ууртаа өөхөө юмстэй нөгөө. Тийм өмсөлөл нөгөө нэг торгон зэргийн юм шиг ямар дэвлүүлээ тэрийг шаач. Тийм чавчмаар санагдаад байдаг. Одоо ч урдаас бөмбөгчих واخ тий. Дороо нисгэл. Одоо зөв бүгд малгай шитгэл болж гачин болох юм. Одоо чи дайнчин бол тийм сэлэн бэлэн танк манк биш өөр төвшөнд очсон юм. Сая хараа өртөө Украиныг. Зөв хэд DJI дрон дэлчилчихлээ шүү дээ. Гэтэ дайн гэж нэг бас юм байна. Яагаад юм гэдэн тэр боммаар тоологдох хүмүүстэй мөртлөө дэлхийд нэхгүй удаа ялт байгуулж үзээгүй байдаг хүмүүс байдаг тий. Улсууд уу? Тэг улсууд байдаг. Анхнаасаа л хүннүү багт эднэр олуулаа гэсэн, орсож олуулаа гэсэн манайх цөөхөлөө л шүү дээ. Манайх бүх дайнаас баг байсан. Дайн болгон дээр дандаа цөөхөн. Дандаа цөөхөн хүн. Тэгэхээр бид нар бол тийм бурхны зэргүүд гэж өөрийгөө боддог бид нар. Би тийм дайнд ялах хувь заяа гэж бас байт юм шиг байна. Тэнгэрийн намхтай хүмүүс гэж юу? За байт. За ингээд нэг Монголын сайхан ирчүүд нь тестостероноо сайхан ялгаруулаараа тэгээд Одоо энэ дүндүү хин бичний ёо. Саруул Батын комментиг барьж идтээ. Одоо коммент зөвхөн уншия. Тэгээ орцсон сая ярьсан юм бол бид нар одоо нэг солонгос кино эхлэхдээ энэ зүйл одоо нэг бодит түүхийг давтаагүй болно. Ногооч туугаач та уучлаа. Хотлоо ирсэн шин бүх зүйл. Зохиомл шүү гэдэг. Тий, зохиомл шүү сануулъя. Үнэн шүү дээ. За тэгээ та бүхнийг бас саруултынхаа фитнест очиж одоо манай амьд бай жишээ. Одоо содоошго болохыг хүсвэл манай биедээ арчаагүй яваа хүмүүс арчаатай болохын төлөө одоо энэ нэвтрүүлгийг төгсгöö. Тэгээ саруултын бас Монголын олон залуучуудыг хурцлж одоо нөөц хортоо өөх батареас салгаж байгаад баярлаа. Яа! Тэг цагтаас ойлоо. Содоодод дэлхийн давцанд гарах комедиан болороо. Тэр мөн хар маруудыг бот зохиорой гэж өрөөй. Тэгээд дараагийн ямар T-top нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баярлаа. За Тэнгис тоогоостой шиг зайдлага юу чи тий? 8 тэр бүгдээрээ Монгол руу чуулаа зүгээр Тэнгисийн зүгээр. Миний нөгөө хоньны хөшлөгөө. One piece хийгээлээ. Two piece $2 гэдэг чи. Тий, тийм байгаасаа тий. За Монголын юм тэгээд бүх юм сайхан болтгоо. Ерөөл дотор шиг. Орой.